Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн бидний сэдэв болохоор emotion буюу сэтгэл хөдлөл. Тэгээд ер нь л да болохоор хамгийн түгээмэл одоо юу гэх хамгийн энгийн ойлголтыг тайлбарлахаар хичээх болно. Тэгээд emotion яг яаж үүсдэг? Тэгээд яг энэ сэтгэл судлал нейросайенс болохоор бид нэр одоо ямар шуухан онолуудыг хамруулж яаж ойлгогддог, яаж тайлбарладаг талаар нь жоохон тайлбарлая гэж бодлоо. Энэ дунд болохоор бүгд болохоор яг нейросайенс чиглэлийн хүмүүс аа тэгэхээр яг нэг сэтгэл судлал, psychology юм уу, одоо сэтгэл зүйч, сэтгэл засалч гэдэг чиглэлийн хүмүүс нь арай цөөхөн болохоор бид нэр бас сайн тайлбарлаж мэдгүйж магадгүй. Тэгэхээр яг сэтгэл хөдлөл одоо emotion юу гэж тайлбарлаж болох вэ гэж та нар бодож байна. Ja. Emotion юу юм шүү. Сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдэг асуулт юм байна шүү дээ. Тийм. Юу ч тодорхойлох бай. Тэгэхээр би болохоор ингэж хэлнэ. Сэтгэл хөдлөл гэдэг нь болохоор ингээ хүн тухайн хүний ингээ туршлаган дээр тэгээд дээрэс нь физиологийн хариу урвал тэгээд нөгөө зан үйлийн хариу урвал буюу тухайн хүний одоо ингээд нүүрний хувиралцгээр одоо илэрхийлэгдэн гарч ирдэг одоо тийм комплекс зүйл гэж хэлэх юм байна. Ер нь бол гэж уншсан. Бус нь юу ч гэх юм бол яриа. Нөгөө амьд төвлөхийн тулд бас шийдвэр гаргалт нь нөлөөлтөө тийм хэрэгтэй бидэнд үлдсэн юм. Зогт эсвэл тэмц гэдгийг миний гаргаж ирж байгаа шүү дээ. Шийдвэр гаргалт нь. Мгм. За Баска юу хэлчихсэн бэ? Миний бодлоор сэтгэл хөдлөл гэдэг нь одоо ингээ гаднаас болон одоо дотроос ингээд ямар нэгэн тийм бидний ингээ сэтгэл хөдлөлийг өдөөх юм одоо хүчин зүйл одоо үйлчлээд тэрний хариуд бид нэр одоо ингээд үл ухамсарлах одоо тэр одоо unconscious буюу үл ухамсарлах одоо тэр сэтгэхүйгээр юуг л одоо болох одоо ямар нэгэн ингээд үйл явдал те ямар нэгэн event гэхээр ч үйл явдал юм өстой монголоор те ямар нэгэн үйл явдал consciousness гэж монголоор үүдгэлээ тань мэдхүн Ухамсар ухамсар мэдрэж зан төлөвий хариу үйлдэл чи ухамсарт биш мэдрэмж зан үйлийн хариу үйлдвэрүүд явж байгаа штэ физиологийн psychology-гийн нөгөөт нь болохоор юу нэх вүлээ физиологийн биеийн өөрчлөлт орно сэтгүүн өөрчлөлт орно нөгөөт нь урт нь бас нэг үйл гарна штэ зан харилцааны ярианы connection-ийн уран үйлдэл гарч байгаа болохоор танин мэдхүүн consciousness unconsciousness sensational behavioral хариу үйлдэл гэхгүй юу одоо ингээд behavioral response буюу гэдэг нь emotional response-оор бас ингээд яригдаад байгаа байхгүй ижил тэгсэн ингээд psychological гэдэг нь ер нь бол behavioral үг ингээд орж чи юу юм шүү. Сэтгэл хөдлөлч өөрөө хоёр рецептортэй internal тэг external гэдэг гаднаас ирсэн. Тэгвэл би одоо ингээд энэ бол ингээд за миний бодлоор emotion гэдэг нь болохоор одоо ингээд гадны болон дотоод одоо юм хүчин зүйлүүд үйл явдлуудын үр дүнд үйл ухамсарлах байдлаар одоо илэрж байгаа тийм тухайн одоо юм хариу үйлдэл гэх юм уу энэ нь болохоор emotional байдал гэдэг нь болохоор behavioral буюу бүрсэлээрээ төвчлээ. За эмоц яаж илэрхийлэх бодыг хэдүүлээ. Нэгдүгээр ингээд ямар нэгэн ингээд нүүрний янз бүрийн мимик гарч байгаа штэ тэрийг behavioral гэж би ойлгоод байгаа байхгүй. Хоёрт нь болохоор физиологийн төвшин буюу зүрхний цохилт ихсэх, гиз баазлах, арал ихсэх хөлс гарах тий. Гуравт нь болохоор мэдрэмж физиологийн psychology-гийн нөгөөт нь юу гэлээ дахиад нөгөөт нь мартцсан. Хажуунаас сануулсан шээ. Таны хэлсэн хожиж Ерөнхийдөө ингээд зан үйлийн нийлүүлээд ингээд хэлэх юм бол ерөнхийдөө юм гурван үндсэн зүйлээс бүрдэж байгаа байхгүй. Нэг нь болохоор ингээд subjective experience буюу одоо нэг юм subjective туршлага тэр нь болохоор өөрсдийн дотоодс гарч ирж байгаа үндсэн нэг сэтгэл хөдлөлөд уурлах, баярлах, гуниглах гэдэг зүйлсүүд байна. Хоёр дахь нь болохоор физиологийн хариу үйлдэлүүд. Энд нь болохоор нэг зүрхний хэм нэмэгдэх, хөлрөх гэх мэт нэг
гормон болон физиологийн өөрчлөлтүүдийг хэлж байна. Гуравт нь болохоор behavioral буюу одоо тэрийг хэрхэн илэрхийлэх тэр хариу үйлдвэрлэлийн талаар хэлж байгаа. Тэрэнд нь болохоор юу орж болох вэ гэх юм бол энэх, ойлгох гэдэг энэ экспресс буюу одоо илэрхийлэмжүүдийг одоо бие махбод болон нүүр царайны илэрхийлэмжүүдийг хэлдэг байна. Тэгэхээр энэ гурван маань нийлээд эмоцныг болохоор бүрдүүлж байгаа. За тэгэхээр бүгдөө саяны ойлголтоос эхлүүлээд эхнээс нь ярилцал да. Одоо subjective experience буюу одоо энэ subjective туршлага гэдэг дээр та нар юу гэж бодож байна? Тэгэхээр энэ туршлага гэхэр чинь амьдралынхаа туршлага авч явсан туршлага тэгээ нөө генетикээр өвлөгддөг туршлага гэдэг хэдүүл ярьжстэй. Тэгэж хоёр хуваагдах нь тий. Тэгээд генетик туршлага гэхэр чи одоо ингээд өөрөөсөө сүрдмэр зүйлээ сайх эсвэл өсгөөрөө уйлах одоо хүйтэн температурт хүн би нэг судалгаа хийсэн чинь хүн ингээд хүйтэн температур эсвэл хэд халуун температурт ингээд эмошн ингээ сэтгэл хөдлөлт нь өөрчлөгдөөд юм сөрөг сэтгэл хөдлөл рүү орж эхэлдэг. Энэ тэгэхээр бас туршлага та хуу эсвэл юунд арах вэ? Энэ гурван зүйлийг алинд нь арах вэ? Физиологи одоо юу физиологийн хариу оруулалт юм уу? Эсвэл одоо experience юм уу? Миний ойлгосноор бол одоо энэ subjective зүйлүүд нь яг энэ нэг генетиктэй холбоотой хүнд нэг зайлшгүй шаардлага хэрэгцээг хангах чадах зүйлийг илэрхийлэх тэр нэг доторх кодлогдсон байгаа тэр илэрхийлэмжүүд хэлээд байна. Жишээ нь бид өлсөх юм бол энэ муухай. Тэгвэл муухайг ямар нэгэн байдлаар илэрхийлнэ. Тэр нь явандаа ингээд яаж илэрхийлэх үү гэдгээ тухайн одоо сурах нь шүү дээ. Жишээ нь хүүхэд ингээд эхлээд ууралж үзнэ, уйлж үзнэ. Тэгээд аль нь илүү анхаарлан татчихад нь тэрийг цаашдаа ашиглана гэсэн үг. Аав ээж нь магадгүй уурлаад гэх юм бол энэ үйлч чинь гэх юм бол энэ болох юм байна гэж хэлнэ шүү дээ. Тэгээд уйлаад ангууд нь уйлдаг шүү дээ. тий уйлах чинь бол хамгийн бест арга байгаа дээ л дээ хөвгтөд юм. Тэнгүүд илүү өсөхт бас илүү чанга уйлал. Тэгэл очиод хүлдэг шүү дээ. Тэр юм туршлага. Тэгвэл physical response буюу физиологийн хариу оруулалт нь юу болж вэ гэхээр гормоны өөрчлөлт. Нөгөө юу яадаг чи шилжилтийн насандаа хүүхдүүд шилжихээр ингээд зам төрхийн үед ингээд аюу өөрчлөгдөж тийм emotional болоо тэгээд хүмүүс шилжилтийн насандаа яваа штэ гэлээ. Ойлгох хэрэгтэй гэл ахын за яах вэ гэж тэгдэг. Энд энэ болохоор би тэрийг болохоор би юутай лифтинтэй хамаатай гэж уншижсэн. Нөгөө лифтин болохоор хүний одоо нөгөө өөхний эдээс ялгардаг тийм гормон байхгүй юу? Тухайн хүн дахиад ингээд одоо юу хэрэгтэй, хоол идэх хэрэгтэй гэдгийг ингээд зохицуулж өгч байдаг. Тэгэнгүүт ингээд насанд одоо ингээд лифтийн насанд хүрсэн хүүхдүүдэд лифтиний хэмжээ гэсэнтэй холбоотойгоор бас ингээд эмоушнд нь өөрчлөлт ордог. Бичсэн. Тэгэхээр энэ нь бас юунд авах нь физиологийн хариу үйлдэл авах нь. Өөр ямар жишээ? Хамгийн амархан жишээ нь хүн ингээд айхаараа юу болно гэж бодож байна. Хүлэрдэг. Аха. Биений булчаан ингээд яадаг чангардаг. Зүрхний цогцолтын тоолширдаг. Арал гисэн. Нөгөө flight or fight. Тэр стресстэй гэхдээ ямар ч гэсэн flight ихөө fight ихөө зүхтаах уу тулалдах уу гэж гарч ирнэ үстэй. Нэг төрлийн стресс болоод өвчж байгаа. Энэ дээр бас нөгөө нэг одоо ингээ physical response буюу биеийн хариу үйлдэл дээр нь одоо дотоод чиглэлийн тогтолцооноос гадна бас ургал мэдрэлийн тогтолцоо байгаа шүү дээ. Тэгээ ингээд энэ хоёр нь одоо биеиндээ ингээд бас нөлөөлж идэг. Тусдаа ингээд үүсгээс гадна одоо дааврын тогтолцоо ч гэсэн бидний одоо ургал мэдрэлийн тогтолцоо буюу тогтолцооны симпатик мэдрэлийг ингээд илэрхийлээд ч юм уу ингээд бидний одоо бие махбодын хариу урвал илэрж байгаа. Аха. Би гэхдээ нэг судалгаа уншсан чинь ингээд муурны юу лээ симпатик системийг ингээд бисаслын аргаар ингээд remove хийсэн чинь тухайн муурнд ингээд уурлах мэдрэмж одоо тийм aggressive emotion basal гэсэн гэдэг судалгаа хийсэн. Гэдэг тийм. Тэрс гэсэн нэртэйсэн байна. Тэгээд emotion-ийн зөвхөн нэг хэсгийг нь л ингээд яасан бас тэгээд behavior нь бол байгаа. Одоо халуунагийн sorry. Энэ өсвөр настангуудын эмоц яагаад бусад настангуудаас илүү идэвхтэй байдаг тухай би шалгалтаа гэдэг. Яг лифтинийг бол олж чадсангүй. Тэр нь болохоор ерөнхийдөө бол яг эмоц тахинд үүсч байгаа явцад
хамгийн идэвхтэй эмоц нөлөөлөлтөй тархины хэсгүүд бол амигдала болон префронтал кортекс байгаа. Тэгээд яг prefrontal cortex яг өсвөр настангуудад дүүрэн ингээд хөгжиж яг юм хангалт бүр нэг тулчны хөгжиж амжаагүй хөгжлийн явцад байдаг учраас эмоц яг контролдох яг тэр хэсэг дээр ажиллаж идэм байна. Нөгөө талаасаа өсвөр настангуудын амигдала хэсэг дээр байдаг эмоцтой холбоотой төвүүд нь илүү идэвхтэй байдаг гинэ. Тэр нь болохоор яг өсвөр настангуудын үед явагдаж байгаа гормон болон өөр биений өөрчлөлтүүд нь яг амигдала хэсэгт нөлөөлж идэг болохоор тэр сүд илүү идэвхж идэг гинэ. Дараагийн энэ нь бол ерөнхий хүн болгонд илэрдэг зүйл. Дараагийнх нь болохоор индивидуал өөрчлөлтүүд байдаг. Тэр нь болохоор яг нөгөө удамшлын ер нь тэр орчин тойрны өссөн нөхцөл эдрээс хамаарат хувь хүний эмоцоо хянан контролдох чадварын түвшингийг бас үздэг юм байна шүү. Энэ дээр бас нэг сэтгэл хөдлөл дээр нэг орж иж байгаа юм. Одоо ингээ өсвөр насны үед одоо сэтгэл хөдлөл ингээ илүү ингээ илэрж байгаа шүү дээ. Энэ дээр одоо ингээ бидний emotional байдалд оруулж байгаа зүйл нь одоо ингээ гадны хүчин зүйл одоо ингээ аимшигтай юм харагдах юм уу те биднээс ингээ хүн одоо ямар нэгэн одоо муу гаднаас ингээд ямар нэгэн юм үйлчлэхээс гадна биеийн дотоод одоо гомеостазийн нөгөө өөрчлөлт бас ингээ emotional байдалд нөлөөлдөг гэдэг. Тэгэхээр өсвөр насны үед одоо бэлгийн бодолд явж байгаатай холбоотойгоор бас ингээд дааврууд ихсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дааврын ихсэлт гэдэг чинь өөрөө бие махбодын физиологт ингээд өөрчлөлт оруулахаар магадгүй одоо цусндах дааврууд хэмжээ ихсээд өөрчлөлт оруулж байгаа болохоор тэд нар нь ингээд дотоод шалтгаантайгаар emotional байдал үүсэж байгаа л гэж бодож байна. Тэгээд одоо нөгөө нэг emotional байдалд оролцож байгаа тахны хэсгүүдэд таны interaction хийснээр нөлөөлөд тэгэхээр бас нөгөө нэг юм emotional байдал үүсгэхэд одоо биеийн өөрчлөлт бас нэг чухал нөлөөтэй гэдэг. Одоо нэг лептиний тухай ярьсан зөв байх шүү. Шалгачлаа. Нөгөө амигдала гэдэг нэг тархинд байдаг хэсэг нь айдас суур тэгээд anxiety гурвыг ингээд контрол хийдэг юм байна. Тэгээд бас амигдала нь шийдвэр гаргахад бас өөртөө тэгэхээр ингээд зарим одоо ялангуяа эмоцнуудын зарим айдас уур хилэн anxiety нөгөө prefrontal cortex дээр очихоос өмнө амигдала дээр очдог юм байна. Тэгэхээр шийдвэр яг өөрөөр илүү амтны шийдвэр гаргацдаг. Ингээд бодож нөгөө нэг яг ихэнд хэлснээр ингээд ухамсарт амжааг байхад шууд ингээд үл ухамсарлах байдлаар бид нар ингээд emotion ялангуяа юм айдас болон уурын emotion ингээ хариу оруулж өгч байгаа байхгүй. Ингээд гаднаас авсан мэдээлэл нь тархинд одоо ингээ олон хэсгүүд рүү салаад явахдаа мэдээж одоо гол том ингээд нөгөө нэг бидний ингээ ухамсарыг ажиллуулж байгаа одоо тархины хэсэг их гадраг гэдэг байгаа байхгүй. Тэрлүү мэдээлэл явахаас гадна амигдала руу ингээд зэрэг явж идэвхтэй үүсэж байгаа ч гэсэн амигдалагийн эсүүдийн хариу оруулалт нь төрүүлж илэрдэг болохоор одоо энэ сэтгэл хөдлөлүүд нь үл ухамсарлах байдлаар илэрдэг гэж уншиж ирсэн. Эндээс одоо ингээд танаас нэг юм асуумаар юм л да. Одоо ингээд emotional тайлбарс ингээ олон онолууд байгаа байхгүй юу? Тэн дээр болохоор за ингээ гадаад болон дотоод ийм бид нар ямар нэг ийм зочрол тий юу авахад одоо ингээд бидний сэтгэл хөдлөлөө одоо behavioral буюу тэр emotional сэтгэл хөдлөлийн хариу оруулалтыг одоо эхлээд үзүүлдэг. Дараа нь одоо үн дээр үндэслээд нөгөө physical буюу биеийн хариу оруулалт нь илэрдэг. Зарим өөр теоринууд буюу онолууд нь болохоор тэгээд бид нар одоо нөгөө нэг physical байдлаар буюу одоо ингээд зүрхний цохилт нь ихсээд ч юм уу тий хөлрөө ч юм уу энэ биеийн хариу оруулалт нь илэрсний дараагаар emotional байдал нь буюу сэтгэл хөдлөлийн хариу оруулалт нь илэрдэг гэсэн юм онолууд байгаа. Зарим нь болохоор зэрэгч илэрдэг гэсэн юм онолууд байгаа. Тэгэхээр та нар ер нь юу гэж бодож байна? Өөртөө илэрдэг зэрэг туршлагаа бас тэр үнслээд бас хэлвэл. Энэ болохоор нөгөө сэтгэл судлалын амирх нөгөө гарч ирдэг онолоод байна шүү дээ. Нөгөө Джеймс Ланге гэдэг. Тэднээс тэгэхээр энэ юу нэг стимулус буюу гаднаас ирж байгаа чочрол эсвэл event одоо энэ шалтгаан гэсэн үг шүү дээ. Тэрэнд хэрхэн хариу үзүүлэхтэй одоо эхлээд emotion буюу өөртөө одоо эхлээд нэгсэндээ уйлаад юм амар юм байх юм бол айчаад айнгууд нь миний бие хөлрөөд тэгээд одоо зүрхний тоо олшроод
одоо тэр нэг физиологийн шинжүүд нь илэрч гэнэ үү гэж штэ. Эсвэл эхлээд би хөллөрж айгаа зүрхний тогтолт үүсээд тэгээд ингээд айх мэдрэмж нь дараа нь үүсэх үү? Айж байгаа тэр эмоц маань ингээ үүсэх нь үү гэдэг асуудал яригч наа. Эсвэл би хөллөрлөө зүрхний тогтолт олширлоо. Тэг ингээд давхар адилхан ингээ айна. За энэ гурын айлна гэж бодож байна гэсэн үг юм байна шүү дээ, тийм үү? Нүс холимог юм шүү. Арилж яж болсон. Ялч тохиолдол. Одоо ч гэх юм бол нэг амар зүйл харлаа гэхэд эхлээд харчаад тэгээд айштэй. Тэгстэй. Тэр харах нь бол ингээд зөксөөл нь шүү дээ. Тэр зүйлийг ингээд чи тэр зүйл ингээд чамд хатж байгаа тий. За харлаа. Айн гэдэг чинь өөрөө яг мэдэн хизээд үзэх юм. Өөр юм ээ. Одоо би зам төрхөн заяар харцаа тэгээд яг яах уу гэж гаргах шийдвэр ч юм уу. Тэгээд тэр нь одоо яг одоо хөлөмжсний дараа нь гарах уу өмнө гарах уу гэдэг ялгааны талаар ярьж. Би болохоор эхлээд emotional буюу сэтгэл хөдлөлийн хариу уул нь эхлээд гарах уу эсвэл physical хариу уул нь эхлээд гарах уу тий. Физиологийн хариу уул. Аль нь төрүүлж явагддаг вэ? Физиологийн хариу уул уу эсвэл emotional уу гэдэг. Одоо ийм жишээгээр ярий заяа тэгвэл. За би бааганаас амар айдаг хүн байлаа гэж бодъё. Миний урд баагаа гарч ирлээ. Тэгээд би хамгийн түрүүнд яах вэ? Эхлээд айх уу? бүр ингээд шок болж байгаа шүү дээ. Эхлээд би ингээ айх уу гэд айж байгаа хүн штэ. Тэгээд ингээд шоконд орох чинь болохоор өөр процесс байхгүй. За ингээд Жижиг автономous nervous system орж ирж штэ. Тэгэхээр нөө fight or flight гэдэг рефлекс ч орж ирэхээр эхлээд физиологийн уралд төрүүлж байгаа. Тийм. Миний бодлоо. Тэгвэл дараа нь одоо эхлээд би ингэн дээ штэ тэгвэл. За баагаа гарч ирлээ. Тэг гинэгтэн ингээд миний ингээд зүрхний зохистой оширлоод хөс гараад тэгээд би ингээд айх нь штэ тийм үү? Тий. Тэг насаа энэ дээр юу гэж Одоо бодож emotional 10 жилийн ихний төлөөлөгч. Насаа. Аль нь төрүүлэн гэж бодож. яг төгсөж сайжир. Миний болохоор Эхлээд айгаад дараа нь хөлрөө. би ч гэсэн тэгэж бодож байна. тэгээд автономик систем нь яна баагааны хувьд бол хэрвээ би олонний өмнө юм ярих гад байгаад одоо ингээд сэтгэл төгсөх юм бол эсвэргээрээ emotional нь эхлээд дараа нь ингээд нөгөө физиологийн хариу уралт нь явагдах байх. Тийм болохоор ямар ч аль ч тохиолдолд одоо аль нь хоногцол байдлаас хамаарат аль нэгэн Галуунагийн яг тэр хүний өмнө ярихад гэхэр чи яг чиний own experience аваад тэр чи тэрийг толгой дотор imagination хийчихэж байгаа байхгүй. Тэнгүүд тэрний хариу уралд чи өөрөө тэрийг imagination хийгээд тэндээс айж байгаа болохоор бидний чинь дараад нь өөр явчихж байгаа байхгүй. Тэр чи баагатай хизээч амьдралдаа учирч үзээгүй тэр баагаа чамдгүй дайхгүй тоохгүй байх уу мэдэхгүй штэ. Гэхдээ яг чиний нөө genetic тэр evolution чинь айцаараа энэ амт надад дайж болно гэдэг айцаа байж байгаа болохоор чиний conscious mind тэрийг clear яваад байна тэр гэж ойлгохоос өмнө чиний body аль хэдийн өөрчлөлтөө өгөөч аль хэдийн зүхтаах рефлекс руугаар ингэж яваад flight явчих юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр онлын хувьд бол миний хувьд ер нь хамгийн үнэмшилтэй байх одоо итгэж байгаа онол нь гэх юм бол Джеймс Ланге гэдэг хүний төвшөөсөн онол болох нэг эхлээд стимулус буюу гадны чөчрөл ирлээ. Тэрний хариу урвал буюу физиологийн хариу урвал өрнөд тэгсний дараа хүнээс emotion буюу сэтгэл хөдлөл нь гарч ирдэг гэдэг онолт нь бий. Гэтэ одоо эдгээр онолуудаас цаашаа бүр ингээд улам боловсронгуй болж хөгжөөд хамгийн сүүлд миний уншсанаар бол юм constructed emotion гэдэг онол гарч ирсэн байсан л да. Тэр нь болохоор ерөөдөө энэ emotion-ууд болохоор яг юм unconscious гэхээс илүү юм experience based del одоо ингээд бүрдүүлж чи энийг өөрөө бий болгож тэр emotion үүсдэг
гэдэг онол байгаа байхгүй. Чи тэр эмошнуудыг бий болгоод өгөх юм бол тэр нь дараа нь тэрнтэйг адилхан ч юм уу одоо илүү тийм experience based одоо туршлагаас үүдэлтэй л гэж би ойлгосон. Одоо би энэ дээр нэг юм асуумаар байна л да. Одоо тэгвэл ингээд за биеийн физиологийн хувьд төдийлөн одоо өөрчлөлт ихэрдэггүй эмоц. Жишээлбэл уйтгар гуниг заа. Одоо ингээд чи ямар нэг юмд уйтгартай гуниглаа гэхэд чиний зүрхний цогцлын тоо ингээд шууд ихсээ ч юм уу тийм хөшрөөд ч юм уу тийм физиологийн хариур бол төдийлөн ихэхгүй шүү дээ. Гэтэ чи уйтгар гунигийг мэдэрч байгаа. Энэ нөхцөл яах вэ? Амар тайван байдаг ч гэсэн бас emotion даа. За тэгвэл энийг зэгсэхийн тулд бүгдээр ингээ хамгийн анхны ойлголтоос нь эхлэе заяа. Тэр нь юу вэ гэх юм бол хүнд яг ямар сэтгэл хөдлөлүүд байдаг гэж бодож байна. Хамгийн үндсэн сэтгэл хөдлөлүүд. Нөгөө inside out шиг гараад тийч. Тийм шүү дээ. 6 одоо юм үндсэн сэтгэл хөдлөл байна гэж үздэг даа шүү дээ. Баяр баясгал, уйтгар гуниг, айдас, уур тэгээд disgust гэж монголоор Тэгшил юм шүү. жигших тий. Тэгснээр нөгөөх нь болохоор surprise гэсэн байсан. Одоо юмд ингээ гайх. Тэгээд энэ дээр энэ 6 одоо ийм суур үндсэн сэтгэл хөдлөл дээр үндэслээд нөгөө нэг комплекс буюу social нийгмийн ийм сэтгэл хөдлөлүүд үүсэж байгаа гэж бодож. Тэрэнд нь нөгөө сэтгэл төгшил, атаархал, бардам зан Тий. тэргээд орхон нь шүү дээ. Бас нөгөө талархал гэдэг хүртэл ингээд бас нэг юм юу болчихж байгаа байхгүй юу? Талархал, тий, атаархал гэсэн. Тэгвэл ингээд тэгвэл би танаас зөвхөн нэг юм асуусан л да. Одоо ингээд за үндсэн ядах гэдэг хүртэл ингээд комплекс ийм social emotion болчихж байгаа сэтгэл хөдлөл. Тэгвэл атаархал гэдэг ийм сэтгэл хөдлөл ямар одоо ийм суур сэтгэл хөдлөлийн нийлэмж гэж бодож байна. Одоо ингээд 6 суур сэтгэл хөдлөл шүү дээ. Тэрний яг ямар сэтгэл хөдлөлүүд нийлээд hate үзэн ядах юм биш үү? Үзэн ядах гэдэг сэтгэл хөдлөлийг Уур. Тэгээд юу? Нөгөө нэг сая хэлсэн шүү дээ. Disgust. Боёо. ихших Жигшил. Энэ хоёр юм шүү. Миний Нөгөө кино Яа кинон дээрээ уул нэг ногоон өнгөтэй байдаг үлээ. хүмүүс гэдэг та. И тийм юм гэдэг та. Хэрвээ анхандаа хайргүйсэн бол ингээд хизээч үзээ гоёа дээрс тоохгүй хамаагүй гэдэг. Одоо жишээлбэл hate үзэн ядах гэхээр айдас, уур тэгээд disgust буюу жигшил гэдэг юм 3 одоо суур сэтгэл хөдлөлийн нийлэмж байгаа байхгүй. Тэр ингээд комплекс буюу social сэтгэл хөдлөл нь өөрөө 2 болон түүнээс дээш суур сэтгэл хөдлөл нийлжээж одоо үсгдэг гэж үздэг юм л. Жишээлбэл. Тэгэхээр та нар ингээд чиний одоо жишээ атаархал гэх юм бол магадгүй одоо яг ямар сэтгэл хөдлөл дээр чинь үнэлж гарах уу гэдэг юм. Тэгээ бодоод үзвэл бас юм сонирхолтой. Тэнгүүд одоо ингээд ааш аливаа сэтгэл хөдлөлч ихлээр таламус итгэвчээ цаашаа ингээд гипоталамус тэгээд нөгөө нэг hippocampus энтергээд ингээд цаашаа prefrontal cortex тэгэл явж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд хоорондоо хамааралтайгаар. Тэнгүүд л одоо ингээд сөрөг болон эрэг сэтгэл хөдлөлгээд ерөнхийд нь ингээд ангилах боломжтой болчихж шүү дээ. Хүнд өгдөг юугаар нь мэдрэмжээр нь. За. Тэгэхээр энэ хоёр нь явах зам нь ялгаатай. Эсвэл яг энэ сөрөг вэ шүү. Эсвэл энэ одоо эрэг шүү гэдгийг бид нар одоо яг аль хэсэг дээр нь мэдэрч хүлээн авдаг вэ? За тэгэхээр одоо ингээд саяны бүгдээрнийх нь ярьсан энэ хэсгүүд чинь болохоор нөгөө нэг юм сэтгэл судлалын үүднээс ингээд тайлбарлаад байхгүй emotion гэдгийг одоо ийм сэтгэл хөдлөл ингэж гарч ирдгээ. Энд ингэж хариу үзүүлдэг гэдэг. Тэнгүү яг ийм neuroscience дотор болохоор илүү нэг тархитай холбоотой тайлбарлал хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь болохоор амигдала. Хүрээнд урдчилсан. Тэгээ нөгөө шийдвэр гаргалтын хэсгүүдтэй холбогдох prefrontal cortex буюу одоо монголоор юу гэх юм бол тархины урд дэлбэнгийн бор гадраг үгүй хаа. Тэгээд тархины урд одоо хэсгэл
юм да. За тэгээд инсула, тэгээд hippocampus, hypothalamus, basal ganglia гэдэг хэсгүүд орох нэ. Тэгэд эднээс чинь давхар ингээд үе шатаар ингээд хөгжсөн заяа. Одоо хамгийн миний санаж байгаа хамгийн сүүлд хөгжсөн нь болохоор одоо Babbage circuit гэж байгаа. Аха. Babbage circuit одоо яах вэ гэх юм бол жоохон ярихтэй. Амбай хооронд хэлжээ. Тэгээд Babbage circuit гэдэг нь за ингээ гаднаас одоо бид нар ер нь бол ингээ emotional state буюу сэтгэл хөдлөлийн байдал хүргэж байгаа юм одоо зөвлөгээд байгаа шүү дээ бид нар тэр чинь ингээ бид нар 5 мэдрэхүүгээрээ хүлээж авч байгаа байхгүй юу? Харах, сонсох, тий мэдрэх тэгэл дотоод одоо юм мэдрэхүйн рецепторуудыг ингээ хүлээж авч байгаа. Тэгвэл тэр гаднаас болон дотноос орж байгаа тэр одоо мэдрэхүйн юм мэдээлэл нь дамжаад тархины одоо эхлээд юм таламус гэдэг ингээ тархины яг дунд хэсэгт байдаг юм тархин дээр очиж байгаа байхгүй юу? За тэндээсээ болохоор hypothalamus буюу яг таламусын дээшээ байгаа хэсэг рүү зам явна. Тэрнээсээ гадна бас кортекс буюу тархины хамгийн ингээд гадна талд байгаа юм бор гадар гэдэг рүү ингээд явж байгаа байхгүй. Тэгээд тэр hypothalamus руу очисон зам нь яах вэ гэхээр бас дахиад hypothalamus-аас кортекс руугаа явна. Тэрнээс гадна бас hippocampus одоо ингээд буцаад доод одоо тархины юм доод сүв тал кортикал буюу юм одоо тархины бор гадарыг би ингээд тархины хамгийн гадна талын хэсэг гэсэн шүү дээ. Тэрнийхээ доор байрлах хэсгүүд рүүгээ одоо тэр hippocampus, amygdala, тэр basal ganglia-гийн хэсэг рүү ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд тархины төв хэсгийн мэдээлэл чинь өөрөө одоо тархины ингээд дээд одоо хэсэг рүү болон тархины одоо ингээд доод хэсэг рүү ингээд явж байгаа. Гэхдээ энэ дээр болохоор ингээд тархины замууд нь ингэж явж байгаа гэсэн одоо ингээд доотлын одоо тэр hippocampus гэдэг одоо хүний нөгөө нэг memory-г хариуцдаг хэсэг гэсэн шүү дээ. Тэгээ amygdala руу явж байгаа юм зам нь хамгийн ингээд хөрүүлж идэвхжээд биднээс одоо тэр нөгөө нэг одоо тэр өмнөх тэр одоо memoryтэй холбоотой буюу амьдралын туршлагатай холбоотой тэгээд тэр түрүү ярьсан нөгөө нэг генетикийн байдлаар ингээд биднэрт хадгалагдсан тэр туршлагатай холбоотойгоор ингээд emotion бол ингээд төрүүлээд ихэрж байгаа байхгүй. Тэгтэл одоо тэр яг таламусаас кортекс руугаа буюу тархины бор гадар руугаа явсан зам тэгээд hypothalamus-аас бас кортекс руугаа явж байгаа шүү дээ. Тэр зам нь болохоор илүү одоо нөгөө нэг саний тэр доод бүсүүд рүү явж идэвхсэн тэр юунаас арай ингээ хожуу идэвхжиж одоо бидний ингээ мэдрээд байгаа тэр эмошнийг илүү ингээд ухамсартайгаар таньж мэдэж ингэж одоо яхад оролцож байгаа хгүй одоо тэр prefrontal cortex тэр инсула гэдэг хэсгүүд нь илүү ингээ ухамсартайгаар бид нар эмошнөө одоо мэдрээд тэн дээр ингээ шийдвэр гаргахад оролцож байгаа юм тархины хэсгүүд. Ер нь л жоохон төвхтэй. За тэгээд Халуунагийн яг асуусан асуултанд нь хариулбал бол яг ингээд негатив болон позитив эмоцийн явдаг pathway яг ингэж явдаг гэж бүрэн дүүрэн судлагдсан бол багхгүй. Гэхдээ сүүлийн нэг review-ээс хальт харахад болоод нэг яг happiness-с үндэссэн юмуд нь арай өөрөөр бас төвөдөө идэвхжүүлээд байгаа ингээд арай өөр жоохон pathway явдаг байж магадгүй ч байхгүй. Тэгэхээр яг энийг цаашаа судалж гарсны дараа яг ийм pathway яваад ингэж явж ийн гэдгийг тодорхойлно. Гэхдээ ер нь бол ялгаатай байх магадaltaй. Би бас нэг сүүлд нэг номноос уншсан заяа. Тэрийг бол гоо ингэ зургийг харуулчвал болох юм байна. Дараа нь би эсвэл амраад нөгөө номноос нь зургийг ягаад яг ингээд одоо ингээ happiness гэдэг юуны үед яг нөгөө ephemera хийгээд pet met хийгээд нөгөө нэг дахинхаа идэвхжлийг харж байхгүй. Тэгэхэд за happiness-ийн үед болохоор илүү нөгөө нэг тэр хооронд бажаараа ephemera pet гэдгийг чи яг юу хийсэн гэж хэлж байгаа лээ. Одоо ингээ миний уншсан review дээр болохоор EEG хийсэн байсан. За ephemera одоо ингээ жишээлбэл одоо ингээ тэр нь ингээ хүн дээр хийсэн судалгаа байхгүй хүн дээр тухайн хүнд одоо ингээ өмнө нь одоо тэр хүн өмнөх одоо амьдралд тохиолдсон ингээ ад жаргалыг мэдэрсэн эсвэл ингээд ууралсан утга ингээ мэдэрсэн тэр зүйлийг ингээ эргээд сануулад тэр үедээ болохоор тархины одоо нөгөө үйл ажиллагааны одоо эмрэ буюу яг ингээ тархины одоо аль хэсэг нь илүү идэвхжиж аль хэсэг нь бага идэвхжиж гэдгийг ингээ хардаг ийм чинь тусламжтайгаар ингээ харсан. Тэгтэл одоо жишээлбэл аз жаргалын happiness-ийг мэдэрж байгаа үед нь гэхээр одоо илүү нөгөө нэг basal ganglia болон insula хэсэг ингээ frontal нь илүү идэвхжиж байна. Эсвэл ингээ ангер одоо айдсын үед илүү одоо amygdala ч юм уу тийм ингээ тархины
бор гадагын доод бүтцүүд нь илэрдэгч байна гэсэн юм судалгаанууд байт юм. Эндээсээ хамаарат нөгөө нэг позитив буюу эерэг эмошнд тархины зарим нэг хэсгүүд нь илүү идэвчдэг. Негатив буюу сөрөг эмошн сэтгэл хөдлөл тархины бас зарим хэсгүүд нь илүүтэй идэвчдэг. Гэсэн ийм судалгааны үр дүн бол гарсан байгаа. Тэгэхээр амигдалаг бас сүүлийн үед нөгөө нэг зөвхөн ингээд сөрөг сэтгэл хөдлөлөөс гадна эерэг сэтгэл хөдлөлч гэсэн бас ингээд оролцдгоо гэдэг нь бас ингээд судалгаагаар батлагдсан. Тэгэхээр чи өмнөх нөгөө нэг Допаминтай бас холбоотой ажиллах юм болоо. Дээр би тэдтэй нэг допамины талаар нэг ярьж хахад тэгжэстэй ингээд ингээд хүлээлтэнд хүрсэн байх юм бол допамин ялгараа дээрэс нь ингээд жаргалтай үе серотонин жаргал нөө аз жаргалын гормонууд гэж ярьдаг шүү дээ. Дөнгөт ингээд одоо эерэг сэтгэл хөдлөлийн үед миний бодлоо эдгээр гормонууд нэг айх ялгараад негатив сэтгэл хөдлөлийн үед ялгардаггүй арай бага хэмжээгээр багч гэдэг юм уу тий. Иймэрхүү ялгаатай байх ба. Тийм бас нейротрансмиттерийн хувьд иймэрхүү юм. харин тэгэхээр чи нөгөө нэг чочрол ирлээ физиологийн хариу үйлдэл чинь явна. Тэрэнд чинь гормонууд ялгарна, нейротрансмиттерүүд ялгарна. Тэрнээс чинь үлээ цаашдын хариу үйлдэл нь яларч штэ. Тэгэхээр физиологийн Нэг эсвэл хамгаалалтын ингээд ерөнхийдөө харилцсан. Одоо ингээд нейросайенсийн өнцгөөс яг ингээд эмошн үүсгэхэд наад нөгөө даавар нейротрансмиттер гэдгийг ингээд ялгарч байгаа болохоор одоо тийм ингээд зөвхөн нэг тэрээс нейротрансмиттер ялгахгүй ингээд олон нейротрансмиттерүүд ялгараад чинь олон бидний ингээд хідэн холимог эмошн байна гэдэг чи илүү нөлөөлөд ингээд аваад байна шүү дээ. Тэгэхээр чи наадхаа одоо ингээд тархины ийм хэсгүүд ингээд олцд юм байна. Тэгвэл яг нейросайенсийн ингээд одоо бүр ингээд эсийн гэх юм үйл ажиллагааны түвшинд ийм ялгараад ингэснээр энэ ингээд тэрийг нэг гэхдээ зүгээр ерөөд нь Хинээр ярих гэдэг бол чи өөрөөсөө ярих гаг юм уу? чи өөрөө ярих гэдэг юм шүү. Үгүй чи ингээд сая ярьсан шүү дээ. Ингээд угаасаа л гэж байгааг ингээд орчиж шүү дээ. Тэг яг угаасаа ингээд Юу болоо? энэ чинь ингээд одоо ингээд халуунаад чангалтгүй үзэгч тангалтгүй тийм болчихж байгаа байхгүй. Чийл тэгж бодож байгаа ш таараа. Халуунаа юу гэж бодож байна? Биш одоо юу насаа энэ дундаас яг юуг ойлгосон гэдэг Насаа ойлгож гин угаад нь. Би нейротрансмиттер гэдгээ ашиглаж байгаа. Ингээд синапс хоорондын бодис. Тэгээд тэр дондоо ингээд тэрнийх нь одоо концентрац юм уу эсвэл ямар бодис одоо юусэн химийн томьёо дээр өөр бодис байгаа болохоор өөр эмошнууд ялгараад идэм байх гэж ойлголоо. Өөр бодиснаас өөр эмошн гарна. Тэгээд нэг эмошн нэг л бодис юм уу? Эсвэл зүгээр хамаагүй юу тэр нейротрансмиттер гэдэг. Го арай өөр. Нейротрансмиттер чинь ингээд одоо гормонууд чинь ингээд илүү юм олон төрлийн хангалтгүй байхгүй. физиологийн хариу үйлдэл дотор чинь одоо юм гормоны өөрчлөлтүүд нейротрансмиттерийн ялгарал тэгээд тэрнээс шалтгаалсан зүрх болон зүрх судасны үйл ажиллагаа гэх мэт юм өөрчлөлт орж байгаа хгүй. Тэнгүүд тэрийг чинь ганцхан нэг нейромедиатор бүгдийг шийдэж чадахгүй. Ганцхан одоо нэг гормон ялгараад тэрийг бүгдийг шийдэж чадахгүй гэсэн. Тэгэхээр эн чинь маш олон юм нейротрансмиттер болон гормонуудын өөрчлөлтөөс шалтгаалж байгаа өөр хариу үйлдэлүүд байхгүй. Комбинацаар. Тэр одоо шууд одоо допамин гэдэг нейротрансмиттер ялгарлаа би шууд жаргалтай болно гэдэг ойлголт бас байхгүй. Санжинд олон хариу уралдаас оролцож байгаа учраас Допамин одоо яагаад ингээд илүү ингээ нөгөө хүмүүст жаргалтай юм шиг мэдрэмж төрүүлээд ингээд жаргалтай гэдэгтэй ингээ илүү шууд холбогдоод байгаа юм бэ хэмээр допамин нь болохоор өөрөө юм нэг шанал урамшуулалт систем чухал тэгээ нэг хөдөлгөөнд чухал гэдэг нейротрансмиттер байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс хамгийн их ойлгогдсон ойлголт нь болохоор допамин авах юм бол би жаргалтай болно. Гэхдээ допамин их хэмжээгээр авах юм бол бас чи нөгөө нэг эсэргээр сэтгэл түгшилтэй болж болно. Гэх өөр юм хариу урлагийг үзүүлж болно гэсэн. Өөр допамин ялгархгүй байлаа гэж чи сайд болохгүй. Гэхдээ допамин байдгүй хүмүүс гэх юм бол жишээ нь Паркинсоны өвчтөй хүмүүс. Паркинсоны өвчтөнтэй хүмүүс допамин ерөөсөө хангалттай хэмжээгээр ялгарч чадахгүй эсвэл допамин өөрөө үйл ажиллагааны алдагдлал үүсээд өөрөөсөө ингээ ажиллаж чадхааргүй болсон тийм допамин ялгаруулж байгаа гэсэн. Тэнгүүд тэр хүмүүс
Нэгт юу гэх юм бол хөдөлгөөний асуудал үүснэ. Ерөнхийдөө чөлөөтэй ухамсарт хөдөлгөөнүүдийг хийх чадахгүй ийм нэг юм одоо тийм гацсан байдалтай Нэг биеийн дурлах булчингууд хит ингээ агшснаас болоод хөдөлгөөн тийм тэрнээс шалтгаалаад бас нөгөө нэг юм царайны экспресс нэг хийж чаддгүй байхгүй тийм хүмүүс. Одоо тэр нь яаж холбогдож байна гэх юм бол дофамин чи өөрийнхөө одоо холбогдох замаараа яваа холбогдох гот л ингээд зам болчингууд тэг ингээд мэдрэлжүүлэх юм уруулын булчингуудыг мэдрэлжүүлж байгаа учраас ингээд хүн ингээд facial expression буюу нүүрний илэрхийлэл гарч байгаа шүү дээ. Тэгмээс одоо энэ дофамин ч юм уу одоо энэ дутагдaltaа учраас тухайн ингээд нүүрний илэрхийлэлээ гаргаж чадахгүй байгаа учраас одоо ингээд Parkinsonismтай хүмүүс хэм байдаг. Тэгэхээр ингээд нэг дофаминтай байгаа хүмүүс нь экспресс бас ингээд гаргаж чадахгүй болохоор бас ингээд нэг хамгийн чухал бас нэг хүмүүсийн чухал зүйл чинь царайны хувирлыг харж нэг эмошныг мэдэрч болох байтал тэрийг гаргаж чадахгүй шүү дээ. Тэрнээс үүдэлтэй байна. Тэнгүүд одоо нейротрансмиттер гормон гэж ярих юм бол амар олон зүйл шүү дээ. Зөвхөн дофаминоос гадна серотонин тийм үү, окситоцин. Жишээ нь окситоцин хүн жаргалтай болгож болох уу? Бас болно. Царайны хувьсаа тэгээд нөгөө бас гараашаа шийдэж гаргаж болно. Эсвэл цаанаасаа ингээд гарчдаг царайны хувьсаа байна гэж байх уу? Ингээд өөрийн мэдлэхгүй тийм царайны хувьс гаргасан юм уу? Царайны хүлээж ингээд шийдэж хүлэрдэггүй шиг энэ чинь бас царайны хувьс гэдэг нь бас нэг юм физикал хариулт юм байна л та гэж би ойлголоо. Тэгэхээр яг юу яах юм шиг нөгөө ухамсартүүлээр зохицуулагддаг, ухамсарт басүүлээр зохицуулагддаг. Энд одоо ингээ хариу уралдууд байдаг шүү дээ. Тэнгүүл чи өөрөө инээгээд инээж байгаа бол энэ чиний өөрөө ухамсараараа ингээ зохицуулж байгаа. Одоо нүрний чи хариу урал байгаа юм бэ. Тэнгүүл ингээ ямар нэгэн баяртай зүйл одоо хин нэгэн чам бэлэг өгөхөд чи өөрөө ихгүй ингээ инээдэг шүү дээ. Тэр чинь болохоор ингээ ухамсарлагдахгүйгээр хэр аяндаа ингээ болдог зүйл. Ийм хоёр замаар ингээ тийм царайны уралд өсөж болно. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө гэх юм бол ер нь бол ухамсарлагдахгүйгээр хар аяндаа бидний нүүрэнд одоо ингээд сэтгэл хөдлөлийн хариу уралууд илэрч яадаг. Боёо одоо зам төрөх юм. Зам үлээрээ. Энэ болохоор нөгөө бидний дээр ясан нөгөө 3 зүйл нийлээд сэтгэл хөдлөлийг үүсгэдэг гэдэг нөгөө нэг behavioral response нь багтж байгаа гэж ойлгож байна. Эмошныг илэрхийлж байгаа нэг илэрхийлэмж нь болохоор бас ингээд царайны хувирал айгу чухал үүрэгтэй. Тэгээд сонирхуулаад нэг хэлэх юм бол олон энэ царайны одоо хүмүүс болохоор нэг ингээд царайны хувирлыг ингээд илэрхийлэх боломжтой байгаа байхгүй юу? Илүү. Тэнгүүд бүх царайны хувирал одоо сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн нэг тийм царай байдаг. Тэрийг Паскал мэдээж магадгүй хичээлээр үтсэн. Угаасаа нөгөө нэг одоо ингээд бидний ингээд суур үндсэн сэтгэл хөдлөлүүд байна шүү дээ. 6 сэтгэл хөдлөл тий. За яг 6-аас 8 ийм үндсэн сэтгэл хөдлөлийг одоо ингээд судалсан одоо судалсан судалгаанууд дээр одоо ингээд зөвхөн хүний одоо ингээд улс хоорондын тий үндэстэн хоорондын хоёрл тэр үндэснээс үл хамааран энэ суур үндсэн сэтгэл хөдлөлийн үед ингээд хүн болгон одоо ингээд баярлж байгаа бол одоо баярлсан тий уралж байгаа бол ингээд өмсгөн доош болоод ингээд уурсан царайг ингээд бүгд гаргадаг. Энэ нь бол юм универсал буюу ингээд үндэстэн соёлоос үл хамааран илэрдэг юм царайны хувирал байхгүй. Гэхдээ тэр сошиал буюу комплекс сэтгэл хөдлөл болоод ирэхээр тэр нь ингээд царайны хувирлаар ингээд танигдахгүй байж болно. Одоо ингээд танигдах. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн ингээд хүн яг ингээд үзий яаж байгаа матаарах байгаа юм гэдгийг угаасаа гаднаас нь хараад хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ хүн баярлж гин үү, гуниглж гин үү, ууралж гин үү гэдгийг хараад мэдэж чадна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ нь илүү тэр ухамсаргүй гэхээсээ илүүтэй яг одоо ямар сэтгэл хөдлөл вэ гэдгээс хамаарат ирж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ дээр бас сүүлийн үед нэг сонирхолтой юм юм facial feedback theory гэдэг байхгүй юу? Одоо ингээд нүүр царайны хувирал одоо ингээд нүүр царайны хувирлаар бид нэр ингээд үзүүлж байгаа энэ хувирлаараа эргээд ингээд биднэрт илрэх одоо emotion-д ингээд нөлөөлж болох уу гэдэг юм теори байхгүй. Одоо жишээлбэл энэ нь юун дээр илүү яригдж байгаа гэхээр одоо ингээд хүн ингээд дасгал хийлээ те. Эсвэл ингээд амар хүн хэцүү ингээд ууланд авирлаа. Тэгээд тэр хүн инээд гэж одоо бид нар ингээд
За чи ингээд чамд инээхэр юм тохиолдог байсан ч гэсэн бид нэг ингээд зураг авахлахдаа инээж чаддаг шүү дээ. Инээдэг. Инээж байгаа юм одоо юу илэрхийллийг харуулж чаддаг. Тэгвэл инээж байгаа юм шиг болоо ч юм уу ингээд аяг пастай байгаа юм шиг нүур царайны хувирлаа өөрчлөхөд биднэрт нэгээд ад жаргалын дааврууд ялгардаг. Тэгээд бид нар тэр хийж байгаа зүйлээ хийхэд илүү амар болдог гэсэн ийм амгалууч байгаа, энийг ашигладаг хүмүүс ч байгаа, амьдралдаа ашигладаг юм хүмүүс ч гэсэн байгаа байхгүй. Ийм нэг ийм дөрөв ийм бас онол гарчсан байгаа. Энийг би ихтэй бас өөрөө ашиглаж үзсэн. Ер нь яг хав бас нөлөөлдөг одоо сэтгэл зүй талаасаа бас ингээд юм уу нөлөөлдөг байж магадгүй л гэж бодож байна. Facial expression-ээр хэлэхэд зарим төрлийн өвчнөд хүмүүс бусад хүмүүсийг хараад тэр нүүрний өөрчлөлтийг хараад тэр эмоцийг ялгаж мэддэг хүмүүс байгаа. Жишээ нь аутизмтай. Тэгээд тэр хүмүүсийг зориулсан энэ програм бичиж гаргасан Египтийн нэг юм програмч бүхэн ном бичсэн бүр Girl Decoded гэдэг Rana El Kalioubi гэдэг англи докторийн ажиллаа хийж байхдаа тэр кодыг бичиж өгсөн гэдэг. Тэгээд яг тэр одоо кодын тусламжтай тэр аппаратын тусламжтай тэр аутизмтай хүмүүс бусад хүмүүсийн facial expression тэр хүний мэдэрч байгааг мэдэрдэг. Тэгээд энэ гэхдээ айгу дээр үед бас явж юм шүү дээ. Ном гарсан байх юм. Тэгээд бас эмоцийг хамгийн анх судалж эхлэхэд Дарвин судалж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр яг facial expression-аас эхэлж яг тэр 6 эмоцийг ангилж эхэлсэн. Тэгэхээр ер нь бол хамгийн эхлээд facial expression-аас эмоц их судлагдаж эхэлсэн юм шиг байлээ. Өөр одоо ингээ яг сэтгэл судлалаас арай өөр чиглэл рүү одоо neuroscience буюу одоо яг энэ emotion-ыг илүү судалдаг neuroscience-ийн салбар нь болохоор affective neuroscience гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ доторх одоо судалгааны аргууд нь болохоор тэр нэг Bayesian circuit гэдэг байгаа судалгаануудыг болохоор нийлж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлтөй өөр холбоотой гэх юм бол одоо нэг positive negative-ийн сэтгэл хөдлөлүүд байгаа шүү дээ. Ерхөд нь ингээ хоёр ингээд ангилчаа гэх юм бол тэгээ negative гэдэг сэтгэл хөдлөлт нь заяа. Яг аль нь ороод positive нь яг аль нь орно гэж бодож байна та нарт. Үндсэн 6-аас гэсэн үг. Тэгээ үндсэн 6-аас. Disgust, score negative. Айдас негатив. За сөрөг байх нь. Айдас сөрөг байна. За. Өөр. Жигшил юу вэ? Сөрөг, эрэг. Юу сөрөг. Сөрөг. За. Тэгээ өөр сөрөг. За. Гуниг ба. Гуниг байх шүү дээ. За. Гуниг сөрөг. За. Тэгээ 4 болцсон уу? За. 4 болцсон. Нөгөө 2. Нөгөө 2. Баяр. Үлдсэн 3 нь тэгээд юу юм шүү. Эрэг аз жаргалтай тэгээд Айдас ах юм уу эрэгтэй? Тий. Айдас аз жаргал surprise өөрөө эрэгтэй. Айдас ягаад эрэг рүү орж байгаа лээ? анги Хүнийтэй өдөөс 3 байх. Яс чи хүнд илүү сөрөг сэтгэл хөдлөлөнд хангаа байдаг гэсэн үг юм биш тийм үү? Харин Аз жаргал тэнгүүтлээ нөгөөх нь surprise чинь юу гэж орчуулад байлаа. Айхах. Энэ хоёр чинь эрэгтэй. Илэгтэй орох юм шүү дээ. Тэ үлдсэн нь тэгээ сүрхтээ орчуулсан. Тэнгүүт одоо ингээд 6 үндсэн төр сэтгэл хөдлөлийн 2 нь эрэг, үлдсэн 4 нь бүрэг. Баттай зөв. За тэгвэл одоо нөгөө нэг комплекс сэтгэл хөдлөлүүд байгаа шүү дээ. Аха. За комплекс сэтгэл хөдлөлүүдээс аль нь эрэг, аль нь сөрөг гэж бодож байна. Эхлээд аль нь нэрлэх үү? Эрэг. За жишээ нь бардамнал Тухайн хүн дэш өөрөө мэдэрч яах та тий. Бардамнал Атаархал. Сөрөг. бардамнал нь эрэг. бардамнал нь эрэг үү? Сөрөг үү? Өөрөө мэдрэхтэй. Хажуудлын хүнд олсон. Тэгээ өөрөө мэдрэхтэй. За тэгэхээр Ер нь
эгогийн хэсэл хийж хүмүүс өөрөөрөө бахархах дуртай байдаг. Тэгэхээр ингээд эмошныг болохоор ингээ яг эерэг сүрэг гэж хуваахад айгу хэцүү. Тэгэхээр энийг эерэг сүрэг гэж хувааж байгаа нь юу гэх юм бол тухайн өөрт чинь сэтгцийн болон бие физиологийн хувьд яаж илэрхийлж байгаа тэр шалтгаанаас нь шалтгаалаад эерэг сүрэг гэж хувааж байгаа. Тэгэхээр айдас эрэгч ээж болон сүрэгч ээж болно. Happiness эрэгч ээж болон сүрэгч ээж болно. Тэгэхээр энэ бүхэн тухайн хүний нэг когнитив ухамсараас нь илүү шалтгаалж байгаа. Тухайд яаж хүрч байгаа гэсэн шалтгаалж байгаа. Аа яаж мэдэрч байгаагаас шалтгаалж байгаа мэ тий. Аа. Хүлээж авч байгаагаас. За тэнгүүд ингээл та жишээ нь би нэг хүнийг зөглөө. Надад ямар байх вэ гэдгээс эхлэе. Тэр хүн нь хэн бэ? Ямар ч хийж болно. Ямар ч хийж болно. Чи хэнийг зогсон? Танд ямар одоо яаж хүрч байгаас чинь. Өөр хариулт байна уу? Тэгээд тэр хүнийг цохоход чамд гоё байсан бол тэгэл тэр нь одоо эрэг тий гоё мэдсэнч. Агуу чи тэр хүнийг ингээд тэндээс магадгүй аз жаргалыг ч мэдэрч магадгүй эсвэл ингээд эсвэл бас сүргөөр сүргээр одоо ингээд зөвхөн яг чамд мэдэрч байгаа тааламжтай мэдрэмжээс гадна чиний value амарч болохгүй амьдралын. Аа. Тэгэхээр яг зөвхөн ингээд чи айгу сайхан мэдэрч байгаас гадна яг тэр чиний үзэл баримталтай тэр нийцэж байгаа. Одоо нэгсэндээ хэрвээ чиний нийгмийн чиний тухай бодол санаа чамд амар чухал болвол эргэн тойрны өмнөөс чи ашгүй амраа тэрийг зогчлоо штэ ста боолч гэх юм бол тэр чинь бас дахиад ингээд позитив юм үүснэ штэ. Чи тэр хүнийг зогцсон ирнээсээ чиний эргэн тойрны өмнөөс тэрийг ингээд сөрөөр хүлээж аваад тэрийн чамд эсэргээр гилт мэдрүүлж байгаа бол тэр чинь бас чиний эмоцийн түвшний чи яг completely positive болохгүй байхгүй. Ингээд тэгэхээр миний бодлоор хоёр юмнаас ингээд бүрдээд байгаа юм шиг. Нэг нь болохоор чиний хүсэж байгаа зүйл тэр хүрч байгаа юу? Нөгөө яг чиний яг хүлээж байгаа хүлээлттэй тэр нийцэж позитив мэдрэмж төрүүлж байгаа юу? Хоёрт нь чиний эргэн тойрны value яг амьдралын valueтэй чинь тэр тохирч байгаа юу гэдэг. Тэгээ хитэлийн ингээд савцэг дээр харахаар тэр нь мэдрэмж эсвэл хоёр хөдөлгөөний хоёр энэ хоёрын ялгаа нь болохоор нэг нь болохоор илүү автоматик ухамсарт бус нөгөөд нь болохоор ухамсарт буюу илүү амар савцэг дээр хараад тэгээд илүү хувь хүнийхэн experience эсвэл амьдарч байгаа улс үндэснийхэн соёлоос хамаардаг гэж бодсон. Тэгэхээр ингээд зүгээр яг тэр эмошн ямар вэ гэдгийг мэдхийн тулд зүгээр л яг олон бодохгүй энэ ханаа олон бодоод тэгвэл илүү feelings болоод гэж. Тэгвэл ямар хүмүүс нь тэгвэл тэр эмошныг одоо буруугаар одоо юу гэх юм алдагдаад байна. Одоо жишээ нь би баярлж байгаа гэдгийг ч мэдэхгүй, гуниглж байгаа гэдгийг ч мэдэхгүй байвал яана гэсэн үг вэ? Тэр нь одоо юм эмоц болоод угаасаа эволюцаараа биднийг ямар нэгэн байдлаар хөгжүүлэх гэж ингээд бий болсон нэг механизм. Сүрэгч бай, эрэгч бай одоо бидний сүрэг гэж нэрлэдэг байгаа. Айдас уур хилээ эдгээр нь эволюцаараа биднийг илүү хөгжүүлэхэд оршдог. Жишээ нь уураараа илүү сайн ан хийдэг ч юм уу те. Эсвэл бол ан явах тэр зоргийг бий болгоход уурыг ашиглах ч юм уу те. Айдас маань ямар нэгэн чадахгүй байгаа зүйлээ даван туулахад бид нар туснах хэрэгтэй байдаг. Тэгэхээр эмоцыг ингээд бидний негатив гэж бодоод байгаа эмоц нь яг үүндээ биднийг бас илүү хөгжүүлж, илүү хүчтэй хүн болгох зорилготой байдаг. Тэр зорилгоо байхгүй болоод одоо негатив эмоц дээрээ бид нэр ингээд концентрац хийгээд баймаа тэрийгэ бодоод тэрнээсээ гарахгүй тэрийгэ өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж чадахгүй болоод ирэхээр тэр нь ингээд сөрөг болоод тэр нь яг батлаг болоод хувираад байгаа. Тэг батлагийн хувьд тэгвэл юу одоо яаж одоо батлагоор илэрнэ гэсэн үг вэ?
Атлаа гэдэг Одоо чинь жишээ нь каталог гэх юм гэмтэл болоод төвчж байна гэсэн үг. Нэг өсөндөө жишээ нь одоо депресд орох хүмүүс одоо депресстэй хүмүүсийн эмоц нь яаж ажиллаад байгаа вэ гэхээр ямар нэгэн депресстэй ч биш ер нь ингээд жоох ингээд сэтгэл санаагаар унаад байгаа хүмүүс те яг клиникал депресс гэдэг симптом биш. Зүгээр ингээд сэтгэл санаагаар унаад байгаа хүмүүс тэр хүмүүсийн амьдралд ямарваа нэгэн жоохон сөрөг юм үйл явдал тохиолдсон. Тэгээд тэрнээсээ ууланд бид нэр эхлээд хамгийн түрүүнд тэрийг бүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Бүлээн зөвшөөрөөд үнэхээр ийм зүйл болчлоо. Дараа нь би яах вэ гэдэг дараагийн степлөө ороод тэрийг ингээд өнгөрсөнд үлдээгээд тэрнээсээ сурах юмаа суралцаад цаашаа өөрийгөө хөгжүүлээд явах хэрэгтэй байтал тэрийг чадахгүй. Нэг бол одоо тэр өнгөрсөнд болсон тэр сөрөг зүйлийг хүлээж авч чадахгүй гээд яагаад би тэр хүнд ингэж хэлчихвэ гэж тэр нөгөө өнгөрсөн тэр онцгүй зүйл дээр ингээд байн эргэж буцаад байх. Тэрийг болохоор ruminating гэж нэрлэдэг байгаа байхгүй сэтгэл зүй дээр дахиад сэтгэл зүй дээр тунлаа гэдэг. Тэгээд яг тэр bad experience дээр гацаад яг юм эмгэл тойрогт орсон юм шиг тэрийг ингээд дурсан санаал тэндээсээ юмаа суралцаж гарч чадахгүй байгааг тэгж бас нэрлэдэг болно. Гэтэ өөр санаанууд байж магадгүй та юу гэж бодож байна? Бас нөгөө нэг тухайн сэтгэл хөдлөлтөө илэрхийлж чадаагүйгээсээ одоо тухайн яг сэтгэл хэмжээнд гаргаж чадаагүйгээсээ бас одоо ингээд өвчлөлт юм шүү те гаргаж чадаагүй өөрөө дотроо хадгалснаар болгох юм. Одоо ингээд ууралсан бол ууралснаагээ гаргахгүй эсвэл ингээд айсан бол тэр бас айцаа ингээд хэлэхгүйгээр хадгалаад тэр мэдрэмжтэйгээ тэр эмошнтэйгөө сэтгэл хөдлөлтөөгөө ингээд удаан явахаар тэр ингээ хоримтлагдаж одоо хүний бие илэрхийлэх хэмжээс болох юм лөө. Тэгвэл бас би яг наадхан нэр чинь бас нэг юм асууя. Одоо чи эмоцоо тэгвэл заавал илэрхийлж гаргах хэрэгтэй гэсэн үг юм шүү дээ. Хэрвээ чи ууралж байвал чи тэр уураа гаргах хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй юу? Эсвэл өөрөөр тэрийг ямар нэгэн байдлаар гаргаж болох уу? Миний бодлоор одоо ингээд за ууралж байгаа бол уурыг ингээ илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ тэрэн дээр бас нөгөө нэг миний бодлоор бол одоо тэр хумсын төвчний асуудал ингээ гарч иж байгаа байхгүй. Тэгээ тэр уурыг яг ямар хэмжээнд гаргах уу? Одоо ингээд бүр илүү ингээ уураа гаргаж байгаа гэд бүр сөрөг юм нэг үр дүнд хүрэхээр юм хийж болох байна шүү дээ. Тэгэхээр бас ингээд миний талаас эхлээд яг сэтгэл хөдлөлийнхаа үүргийн тухай бид нэр сайн ойлгох хэрэгтэй байна. Яг яаж бид нарт хэрэгтэй ямар үүргүүд байдгийг тий. Эхнийх нь болохоор юу юм шиг зүгээр communication буюу бусдад харилцаа тогтоох, өөрийгөө илэрхийлэх, тэгээ бусдыг ойлгох. Тэгээд хоёр дахь нь болохоор шийдвэр гаргахад нөлөөлт юм байна. Тэгээ гурав дахь нь болохоор өөрийгөө хамгаалах нөгөө fight to fight гэдэг хэдүүлээ дээр ярьсан. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө айс санамж бүрэлдэхүүн бий болоход одоо сэтгэл хөдлөл тавилтан бол илүү тугсаанд хатгалагддаг байх санамжууд үүсдэг шүү дээ. Тийм байдлаар одоо бид нарт одоо энэ сэтгэл хөдлөлийн амьдрал дээр ийм юм үүргийг гүйцэтгэхэд байх хэрэгтэй байдаг юм байна. Тэнгүүд энэ үүргээсээ жоохон одоо хит үүргээ гүйцэтгэхэд юм уу үүргээ биелүүлж чадахгүй болоод эхлэхээрээ эмгэг болчих гэж би бодож байна. За тэгвэл заяа бас нэг асуулт байгаа нь. Та нар нөгөө нэг ийм кино үзчихсэн нөгөө нэг алуурчны ген удамшдаг гэд. Сонсож юм үзэж байгаагүй. Кино үзээгүй гэхдээ нөгөө дайчин ген гэж байдаг шүү дээ. Сонирчсан одоо. Тэгэхээр ямар нэгэн байдлаар удамшиж болох. Дайчин ген гэдэг нь тийм агрессив зан чанарын ген гэхгүй юу? Тэгэхээр тэр бол тодорхой хэмжээнд удамшдаг. Тэгэхээр тэр гентэй хүн л юм агрессив алуурчин болно гэсэн үг биш. Тэгэхээр тодорхой хэмжээнд тэр ген бас удамшиж болно. Тэгэхээр тэр кино байж басхаа. Та нар ингээд одоо юу гэдэг хитрхи юм өөдрөг хүн байж болно шүү дээ. Юм бол таныг өөдрөгөөр хардаг тийм үү? Юм болгоно одоо алуу сайн зүйлийг нь болж хардаг ч гэдэг юм уу те. Эсвэл дандаа муу зүйлийг хардаг эсрэгээрээ. Тэгэхээр энэ хүмүүсээс төрсэн хүүхдүүд нь магадгүй адилхан эерэг хүмүүс сөрөг тийм байж боломжтой гэж бодож байна уу? Боломжтой хаа сэтгэл одоо хитрхи emotional сэтгэл готрол татгаад идэв. Хүний хүүхэд нь адилхан байдаг гэж юу нь бол удамшдаг гэж ярьдаг шүү дээ. Би тийм зүйлүүд бол сонсч. Тэгэхээр боломжтой гэж бодож байна. Тэгээд хүүхдээ илэрнэ гэсэн үг. Тэгээд зүгээр тийм байгаа нуугдмал депресс мэддэг шүү дээ.
Яг нөгөө сая хэлж байгаа нөгөө environmental condition бас тодорхой хэмжээнд нөлөөлнө тий. За тэгэхээр одоо нөгөө нэг жоохон нэгтгэхэд ингээ хэлэх юм бол ерөөдөө энэ сэтгэл хөдлөлийн эмгэнүүд нь л хараа яаж илэрдэг вэ гэх юм бол хэтэрхий хүчтэй илэрч болно. Нэг чихэр гэсэн чинь хүү бурхан минь ээ баярлаа бурхан минь ээ гэдэг ч юм уу тий. Одоо юу гэдэг бүр тэрийг тэнгэр мэд шитэл нэг чихэр минь гээл. Яг хөө ингээд тэр нь яг хөө ингээд сошиал тогтсон тийм нэг хэмжүүр ч юм уу эсвэл юм нормал хэмжүүр байгаа шүү дээ. Одоо статистикийн дагуу хүн болгоно нэг иймэрхүү зүйл нэг иймэрхүү гэсэн хэмжүүрээс илүү үүдэлтэй байж болно. Тэрнээс гадна яг үүний адилаар эсрэгээрээ бүр ингээд тэтэрхий баг байж болно. Чи $1 сая хоцчлоо гэж бодъё л доо. Тэгсэн чинь гэдэл бас сөрнөстэй. Нөгөө хүний баярлах гэж байна. Тийм байдаг гэж сонссон. Нөгөө энэ сэтгэл хөдлөлийн response багтай empathetic. За тэнгүүд цохимжгүй сэтгэл хөдлөл илэрхийлдэг юмгийг байж болно. Тэр нь та нар юу гэж бодож байна? Цохимжгүй гэдэг. Тухайн нөгөө нэг зочруулалтаа ингээд одоо ингээд жишээлбэл баярлах юм байхад чинь одоо гониглдэг орлох ч юм уу эсвэл ингээд уурлах гониглах юм байхад чинь баярлдаг ч юм уу тийм үү одоо нөгөө нэг тийм. Ерөөдөө баярлахаар хинч байсан одоо нэг тийм баярлууштай гэхээр ситүэйшн дээр гониглах эсвэл гонглохоор ситүэйшн байх юм бол баярлах ч юм уу тийм. Иймэрхүү ситүэйшн болохоор энэ зохимжгүй байна. Тэгэхээр эдгээр нь болохоор сэтгэл зүйн одоо нэг эмгэгүүдээр одоо нэг mood disorder, schizophrenia, сэтгэл түгшил, депресс эсвэл нэг доторх нэг personality disorder гэж одоо монголоор өгүүлээ. Гэх мэт байна. За тийм юм гэлвэлээ. Би хүн. За тэнгуү нэг шизофрenia тэ нэг psychosis буюу галзуурал сэлэр л байна тийм үү. Тэгэхээр энэс нэг сэтгэл илүү юм эмошнтэй бас илүү хамааралтай байж болох нэ. За тэнгууд тархин дотор тэгвэл юу болж байгаа вэ? Эдгээр эмгүүдийн хувьд гэсэн үг юм шүү дээ. Ямар өөрчлөлтүүд гарч болно гэж бодож байна. Одоо энгийн хувьд явагддаг сая ярьсан нөгөө папезийн зам гэлтгсэн шүү дээ. Одоо тэр замаараа явагдаж байгаа холбоос хоорондын одоо үйл ажиллагааны саад гэх юм уу. Эсвэл нэг тиймэрхүү байдлаар нөлөөлөх байх гэж бодож байна. Ингээд Паркинсонизмын одоо энгийн хувьд допамины ялгарл өөрийгөө үүсгэж чадхаа болсон эсвэл рецепторт очиж чадхаа болсон гэдэг хийж шүү дээ. Үүнтэй адилханаар л ерөнхийдөө нэг тиймэрхүү механизм, төстэй механизм явагддаг. Гэж бодож байна. Одоо жишээлх юм бол би шизофрен дээр болохоор ийм харж ирсэн. Юу гэж байгаа ингээд хажуугийн болон одоо тархины 3 дахь ховтол нь энгийн хүмүүсийнхээс том байдаг. Буюу илүү одоо тархины нэрэ багах гэж ховтлын хэмжээнд том тийм байдаг. Шизофрентэй хүмүүс дээр. Тэгчихээс ахгүй. Тэр ерөнхийдөө бол нэг тиймэрхүү бүтцийн болоод тийм физиологийн өөрчлөлтүүд тархин дотор нас явагддаг хаал. Тэгэхээр тархин дэх нөгөө нэг хамгийн чухал болох амигдала. Тэгээд тархины урд хэсэг, инсула гэх мэт энэ хэсгүүд маань гэмтэх юм бол эмошн дээр ямар нэг өөрчлөлт гарч болох нь байна. За үүнээс өөр юу байж болох вэ? Өөрөө? За ингээд тархины одоо тэр нөгөө нэг гол механизмд оролцож байгаа бүрэлдэхүүн хэсгүүд маань ямар нэгэн байдлаар гэмтэх юм уу алдагдал үүснээс болоод өөрчлөлтөнд орж болох нь байна. Өөр нөгөө нэг нейротрансмиттерүүдийн ялгарл хэлбэрэндээ холбоотойгоор одоо ингээд тэнцвэрт байдал гэх юм уу? Жишээ нь допамин, серотонин эдрүүд нь зохицуулах нь алдагдсанаас болоод за тэрнээс гадна өөр орчин шилжих болно гэж. Ер нь бол төгчин ерөөдөө нэг генетик. Генетик. Яагаад генетик гэж хэлж байгаа гэх юм бол жишээ нь шизофрени өвчний үед л хороо байгаа шүү дээ. Ген удамшлын гаралтай байж болдог. Яад гэвэл тэр талаар сонсчихсан мэт дээ тий. Сонсчихсан. Тэгээд бас юу байж
гинт саналаад би чинь нөгөө манай хичээл дээр шараад руу нөгөө сэмүүдтэй очиад өвчнөд өгчүүлдэг байхгүй юу. Мгм. Тэгээ миний таарсан шизофрентэй хүн байсан. Тэгээд ингээд би ингээ асуумж авч байхад тэр хүн ингээд би бодохдоо стрессээс болоод шизофрен тэг болцсон юм да. Аим хитрхийг ажиллаж байгаад гинт юм болцсон гэдэг одоо асуумж ерөөхдөө л надад. Тэр стрессээс нөлөөлдөг баг. Орчны нөлөөн дээр Мгм. нөлөөлөх байх. Стресс өдөөж өгсөн болоо тэр юм. Байж болно. бас Байсан хийж Яг болно. одонд тийм хүн байсан гэж бол хэлж байгаа юм л те. Байхгүй л гэж. Тэгэхээр тэрийг бас мэдхэд хэцүү л дээ. Ямаасаа ингэж сэтгцийн өвчнүүдэд ингээд ген дахин болж байгаа үйл явцаас гадна сайн нэг хүрээлэн орчин дээр ярьсан шүү дээ. Одоо ингээд гаднаас стресс, тэрнээс гадна шимт хижээлийн дотор хүртэл байгаа гэдэг ингээд танаас дээр ингээд хичээл дээр үзэж байгаа шүү дээ. Одоо ингээд За тэнгүүд өөр хамгийн сүүлд нэг юм зөвлөлдсөн байгаа. Тэр нь юу гэж бодож байна та нар? Нөгөө бас нөгөө гинтийн зочдлууд байдаг шүү дээ. Хүн алж явах эсвэл одоо гинт трама, гинт лосол хараад хит цочирцснаас болоод гэдэг юм ихтэй болсон хүмүүс. Тэрийг юу гэх вэ? Тэрийг хараа юу гэж. Тэгэхээр энэ болохоор нэг когнитив өөрчлөлт гэхгүй юу? Ухамсарын өөрчлөлт. Тэгэхээр одоо жишээ нь одоо тэр psychopath байлаа гэд байгаа чинь яг үүндээ когнитив өөрчлөлтөнд орсон байгаа байхгүй юу? Яг л тэр хүний хувьд өөрийгөө сайн зүйл хийж ийн гэж бодож байгаа боловч тэр нь эсрэгээр муу зүйл. Тэгэхээр тэр хүний ухамсар нь одоо когнитив нь болохоор тэр хүний ухамсарын хань ойлголт нь хитрхи өөр байгаад байна шүү дээ. Буруу. Одоо алдагдсан гэх юм одоо нормал хэв хэмжээрээс. Тэрнээс үүдэлтэй ах нэ. Тэгэхээр одоо нэг дүгнэх юм бол юу юм бэ штэ одоо ингээд замууд нь ерөнхийдөө анатомийн хувьд эрүүл байж болох юм байна. Ялгаагүй ингээд нейротрансмиттер ч гэсэн хэвээ байж болох юм байна. Гэхдээ тэрнийг нь процесс хийгээд байгаа ухамсарт нь одоо буруу ухамсарлаад байгаа учраас ийм зан төрхийн юм гарч ирж болт юм байна. Нөгөө тал нөгөө дэвшүүлсэн санаа нь болохоор мэдээж атом бүтцийн үед өөрчлөлт гарч болно. Үлдсэн нь болохоор одоо бүр физиологийн төвшөнд буюу одоо нейротрансмиттерийн төвшөнд үйл ажиллагааны ардагт гарснаас болж үсдэг юм байна. Ийм гурван. Нөгөөх нь бүр генетикийн хувьд бас генетикийн хувьд дамжиж бодомшиж болт юм байна. За ерөөдөө тэгвэл өнөөдрийн яг өөр бас нэг ярилцмаар байсан зүйл нь одоо чиний psychopath дээр би сая хэлсэнчлэн тэр хүн сайн гэж бодоод байгаа болохоор тэрийг хийж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр хүн яагаад тэрийг сайн гэж бодох болсон бэ гэж бодож байна. Жишээ нь амар юм хэцүү юм замаар гүйж явдаг заяа. Байж болно заяа. Шаардлагагүй мөртлөө. Тэнгүүд тэр над ингээ гой санагтаад иж болно. Зүгээр юм амар муухай амттай юм идээд тэр над амар гой санагддаг гэж болно. Гэтэ ихэнх хүмүүс нь тийм биш байж болно. Тэг яагаад гэж бодож байна та нар? энэ зүгээр тэр хүнийх нь мэдэрч байгаа. Тийм. Тэр яг зүйл хэлээд байгаа учраас байгаа. Яагаад таашаа гой гэж мэдэрч байгаа. Тэгвэл байгаа ч тээ. Одоо яг англи хэлэн дээр болохоор нэг emotion, feeling, mood гэдэг гурван зүйл байгаа шүү дээ. Монгол хэлээр сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдрэгдэх байдал нэг үйл үг гэсэн юм гурван үг байна. Тэгвэл энэ гурав яг хоорондоо ямар ялгаатай юм бэ? Emotion гэдэг чинь сэтгэл хөдлөлтөө хэлээд шүү дээ. Илэрхийлэгдээ гарсан маа зүйл хэлж байгаа шүү дээ. Хариу оруулалтын хэлээд шүү дээ. Feeling хэрэг чинь дотроо мэдрээл байгаа зүйл хэлж байгаа. Хүлээж авч байгаа зүйл. Одоо рецепторын үүргийг үсгэхэд байгаа зүйлийг feeling гэж би ойлгож байна. Mood гэхэр чинь тэр мэдрэмж нь тодорхой хугацаанд өргөжлөд байгаа юм. Emotional болохоор зүгээр
Яг тийм нөхцөл байдал олон хүмүүс, ихэнх хүмүүс ер нь тийм юм хариулт гаргана. Feelings нь болохоор илүү тэрийг өөрийнхөө өмнөх туршлага тиймэрхүү юмтай холбоод яг тэр хүний өнцгөөс чинь харж байгаа. Тэгэхээр нөгөө саяных баг feelings-тэй орсон гэж магадгүй амраа хэлээд байсан. Яг emotion гэхээс илүү гоё муухай мэдж гоё мэдрэмж авсан бол тэр нь илүү сэтгэл хөдлөл биш. Зөвхөн мэдрэмж. Яа гэвэл тухайных нь өмнөх experience нөр хараа emotion бол тэгээд төвчлөө олон хүмүүс гаргадаг яг л тийм. Тэгвэл байгаа штэ. Одоо emotion мэдрэмж хоёр чинь ер нь жоохон төстэй байх гэдэг штэ. Emotion гэдэг нь заа тэгвэл одоо ингээд богино хугацаанд тухайн хүний ингээ хариу үйлдэл мэдрэмж нь болохоор тухайн болохоор яаж мэдэрч байгаа гэд арай өөр байгаад нь штэ. Тэгвэл мэдрэмж нь анхдаг ч юм уу, emotion нь анхдаг ч юм уу? Emotion Emotion ахдаг ч гэж. одоо илүү хувьсгал Emotion гэхлээр яг гоо илүү нэг юм үл ухамсарлах байдлаар одоо бидний ингээд өмнөх experience-тэй уялдаад ингээ гарч байгаа шүү дээ. Илүү одоо нэг тухайн зүйлд хариулт үзүүлэх одоо амьд үлдэх болон тухайн зүйлийг одоо ингээ өөрийнхөө биеийг хамгаалах байдлаар ингээд хариулт үзүүлэх байдлаар ингээ emotion ялгараад emotion үсээд тэгээ feeling гэдэг нь болохоор тэр emotion дээр үндэслээд тэр зүйлийг илүү ингээ ухамсартайгаар мэдэрж байгаа нь болохоор feeling. Тэнгүүд би баярлах нь намайг хамгаална гэсэн үг үү? Юу гэж бодож байна? Яг emotion-ийнхөө төрлөөс хамаарат яг хамгаална гэхээс илүү за одоо ингээд биднес нэг ямар нэгэн юм стимулус буюу ингээд зочрол үйлчлээд одоо бид ингээд хариулт одоо сэтгэл хөдлөл илэрч байгаа шүү дээ. Тэр нь одоо ингээд за сэтгэл хөдлөлийн төрлөөс хамаарат мэдээж ингээд бүгд ингээд хамгаалах ч юм уу тийм байдлаар бол ингээд хэлэхгүй. Тухайн одоо зочрол бид ингээд хариулт үзүүлээд одоо ингээд баярлах юм ингээд тоолох хэд ингээд баярлаад эсвэл ингээд айх юм тохиолох хэд ингээд айгаад тэндээ ингээд хариулт үзүүлж байгаа шүү дээ. Emotion ихлээд. Тэгээд тэр илэрсэн emotion дээр бид нар одоо илүү ингээд ухамсартайгаар за энэ яг одоо юу байсан бэ? Яг ямар сэтгэл хөдлөл байсан бэ гэдгийг илүү ингээд ухамсартайгаар таньж мэдэж ойлгож байгаа нь болохоор ойлгож одоо өөртөө ойлгож байгаа нь болохоор мэдрэмж юм болоо feeling. Танаар юу гэж энэ хувьд бол ингэж бодож ер нь emotion анхдаг emotion дээр тулгуурлаад feeling зүйлс ч Яг юу юм бэ л та дараалалаараа үзэх юм бол emotion нь эхлээд тэгээд feeling тэгээд mood гэж бодож байна. Яа гэвэл одоо ингээд эхлээд сэтгэл хөдлөлөө ингээд ламус дээр очиад тэгээд амигдлаа дамжаал гээд үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс үүссэн зүйл нь prefrontal cortex очиж байгаа. Тэгвэл prefrontal cortex нь ухамсарлаад байгаа шүү дээ бид нар тэнд. Тэгэж ухамсарлаж байхдаа мэдрэмж маань үүсэж байгаа гэж бодож байна. За тэгвэл одоо ингээд жишээ авъя заа. Жишээ авъя. За ингээд за халуураа надад чихэр өглөө. Надад тэр чихэр нь айгүй гой санагдлаа. Тэгээ би баярлалаа. Надад би айгүй happy боллоо. Надад айгүй happy мэдрэмж боллоо. Айгүй баярлалаа. Аль нь төрүүлсэн бэ? Emotion. Үгүй андир ахын амтны таалагдсан гэдэг утгаараа юм шүү. Одоо мэдрэмж тэр зүйлийг одоо ингээ амттай байна уу юу гэдгээс хамаарал илүү ингээ таалагдаад тэр хүн ингээ ядж байгальтай. Халуунаа надад чихэр өгсөн. Хэрвээ чамд ингээ амтны ч юм уу. Тэгээд тэр чихрээр би идэж идэхээс өмнө хараад ямар гоё юм бэ гэж баярлсан. Надад айгүй баяртай тийм мэдрэмж төрсөн. Тэгэл Эдэнч төрсөн. Сэтгэл өдрөж түрүүнд Тэгвэл миний аль нь сэтгэл хөдлөлөөс Эдгээс өмнө аль нь сэтгэл хөдлөлөөс саяны үйлдэлээс саяны жишээнээс одоо ингээд хүн өгсөн болохоор баярлсан.
Тэр нь мэдрэмж биш юм уу? Баярсан болохоор баярлсан. Тэгээд Баярлаад ингээ хариу Тэр өгөх хүн хэлээд өгсөн байгаа юм. Сэтгэл хөдлөлбөө. Тэгээд баяртай мэдрэмжийг дотроо давхар дараа нь ингээ заа зөө яах вэ? Мэдэрсэн. Яг гоё оновчтой хариулт байна уу? Аль нь мэдрэмж, аль нь сэтгэл хөдлөлөөсөн. Тийм учраас сэтгэл хөдлөл нь автаж байгаа гэдэг. За тэр чихэр бол стимулус байсан. За тэгээд тэр хүн чамд ингээд өгсөн нь ингээд амар гоё мэдрэмж төрүүлсэн. Тэгээд би баярлсан юм аа. Түрүүс учраас чи баярлсан юм шүү. Тэгвэл Баярлсан болохоор гоё мэдрэмж. Бэлэг аваад очингууд ингээ баярлаад ингээ мишэж байгаа л тэр нь тэгээд ингээ сэтгэл хөдлөлч ингээд гарч иж байгаа. Тэгээд давхар ингээ айгуу гоё баярлж байгаа мэдрэмж дотроо мэдэрч байгаа. Ингээ тийм байгаа шүү. энэ дээр болохоор яг ингээд баярлаад мэдэрсэн гэхээр ингээд сонирм болчихлоо. Тэгэхээр ингээд мэдэрсэн тэр хүн ингээд одоо ингээд гоё мэдрэмжийг ингээд мэдэрсэн болохоор баярлсан. Мэдрэмж нь л болоод энсүүлэх гэх. Тэгээ миний баярлсан нь мэдрэмж үү, эмошн одоо сэтгэл хөдлөлөө. Аль нь олж таарав? Баярлсан ч нөө сэтгэл хөдлөл заяа. Гэтэ тэрний өмнө чи ингээд нэг мэдрэмжийг мэдэрсэн заяа. Ингээ аз жаргалтай мэдрэмж авч байгаа шүү дээ. Тэгээд ингээ баярлсан илэрхийлэмжийг өгөөд тэгээд дотроо аз жаргалтай мэдрэмжийг авч байгаа. Тэгээд дараал нь бол маш айгу удаан хугацаанд биш ингээ аюу хурдтай ингээл үсэж байгаа шүү дээ. Тэнгүүд томатаар ингээ та бэлэг хараад ингээл очингоо энийгээл тэгэл дотроо араас нь шууд ингээ таламжтай мэдрэмж авч байгаа. Гэтэ бид нар чихрийг чинь идэж үзээгүй Одоо шүү. ингээд Тэр мохоо амттай юм уу, гоё амттай юм уу гэж мэдэхгүй шүү. Гэтэл баярлсан. одоо ингээд чамд ингээд өмнө нь ингээ хүнээс ингээд ямар нэг юм авч исэн байгаа шүү дээ тий. Авч исэн тэгээд тэр хүн одоо өмнө нь ингээд хүнээс юм авч явахдаа бас ингээд тодорхой хэмжээгээр юм мэдрэмж мэдэрч исэн. Тэрнээс үнслээд одоо ингээд хүнээс юм авч явах. Зөв хариулт нь хэлчихээ. Эсвэл чи ингээд байгаа юм шүү. Одоо ингээд мэдрэмж гэдэг чи өөрөө одоо ингээд 5 мэдрэхүйн ихнэр ингээд мэдрэх хэвээр. Үгүй зөвл мэдрэмж шүү. Одоо ингээд Амтлаагүй баярлж ивэл сэтгэл хөдлөл юм. Тэгээд яах. Яг тэр баяр. Та нар яг ингээд харин мэдрэмж эмошн хоёр бол ялгсан шүү дээ түрүү. Тэгээ яг аль нь мэдрэмж аль нь одоо сэтгэл хөдлөл гэдгийг нь хэлчих юм бол учир тайлбарлах гэдэг шүү. Гэтэ би бол ярихтаа бол халина надад чихэр өгөө надад айгүй гоё мэдрэмж өгсөн л гэж ярина. Тэгээд мэдрэмж өгсөн буюу мэдрэмж ингээ өссөн. Тэгээ баярлсан. Баярлсан эмошн тэгээд мэдрэмж нь ингээд эмошнийхээ өмнө яа сэтгэл хөдлөлт гоё надад ингээд амар гоё мэдрэгдсэн өртлөөсөө чи ингээд мэдрэгдээд чи ингээд баярснаа илэрхийлж байгаа шүү дээ. За. Тэр ингээд илэрхийлээд байгаа болохоор чи ингээд эмошн илэрхийлэгдээд мэдрэмжээ чи ингээд өөрөө мэдрээд тэр мэдрэмжээ чи ингээд эмошн болгож ингээд гаргасан. Тэгэхээр тэр мэдрэмж нь болохоор стимулус байгаа чихэр болохоор ямар ч хамааралгүй байсан гэсэн үг үү? Тэр байгаа болохоор чамд мэдрэмж төрж байгаа шүү. Одоо ингээд чамд ямар нэг юм ингээд за зөвхөн чихэрч биш одоо ингээд өөр юм өгсөн ч байлаа гэсэн за тэр юм ингээд стимулус тэг ингээд чи авсан аваад гэхдээ яг тэр нь ингээд авсан болохоор аваад гоё мэдрэгдээд тэгээд тэрийг чи баярлснаа ингээд emotion болгоо. Одоо мэдрэмжээ баярлсан тэр emotion болгосон. Happy, joyful. Тэр ер нь өгч байгаад нь баярлж ивэл тэр бол юм шүү. Зүгээр л өгч байгаад нь баяр. Тэгээд эмошн ухамсар хамаа ингээд амс ч тэр амтын мэдрээгүй ч гэсэн тэгэхээр чин сэтгэл хөдлөл нэгтэй байгаас тэгэхээр
Сэтгэл хөдлөл яваад тэрийг ухамсарлаад байгаа учраас feeling үсээд мэдрэмж үсэж байгаа. Сэтгэл хөдлөл автоматар ч үсэж болно шүү дээ. Тэнгүүд тэрийг процессыг зөвлөхийгээд байгаа зүйл чинь л мэдрэмж болж байгаа. Үстэй. Интеракшн дээр ямар нэг хэлэх юм байна уу? Таныг амрах заа тий. Ер нь бол амраа албаар айгу толгой өргөшөд тах юм те. За чихэр өгсөн нь олвол стимул. Хүй те. Эвэн. Тэгээд дараа нь ер нь бол яг ингээд логикоор бодоод гэхдээ заавал яг тэрнийхаа дараа гэсэн юм байхгүй штэ. Энэ чинь амар комплекс процесс учраас Энэ зүгээр юм миний шиг хамаарх юм бодлоор байна. эхлээд мэдрэмж нь өөрөө emotional ингэж яасан юм шиг activation болгосон юм санагдаад байгаа байхгүй. Энэ чинь ямар ч mood хамаагүй. Зүгээр л мэдрэмж emotion хоёр. Тэгээд мэдрэмж нь эхэлж гараад тэгээд мэдрэмж нь өөрөө emotional магадгүй past experience memory address эсвэл халуунууд хоёрын ямар харьцаатай ямар friends тэрнээс хамаарат эсвэл тэр зүгээр unexpected зүгээр next time танихгүй хүн ингээд чихрөнгөд юу гоё юм баярлаа гэх тэнгүүд мэдрэмж нь өөрөө эмоцо happiness эмоцо гараад ирж байгаа. Тэгчд бодчих. Юу за амраа хариултаа хэлнэ үү? За, миний бодлоор заа юу. За, чихэр буюу одоо чихэр өгөх тэр event болохоор stimulus болж байгаа шүү дээ. Яг хамгийн ихэнд яах вэ гэх юм бол мэдээж хэрэг би баярлж байгаа express-ыг гаргаж байна. Тэр энэ болохоор emotion байх нэ. Тэгээд наад тэр мэдрэгдсэн мэдрэмж нь миний emotion-аас үүссэн тэр experience-тэй холбоотой зүйлийг илэрхийлж байгаа. Тэр мэдрэмж гэдэг ялгаа сэтгэл хөдлөл гэдэг хоёрын ялгаа нь болохоор emotion болохоор тухайн цаг үед болж байгаа чиний илэрхийлэмж боёо биеийн чинь илэрхийлэмж. Мэдрэмж гэдээ байгаа зүйл маань тэр одоо сэтгэл хөдлөлөөс чинь үүссэн тэр experiences чинь үүсэж байгаа developed болсон тэр илүү тэрий чинь дээшлүүлээд байгаа сэтгэл хөдлөлийг чинь дээшлүүлээд байгаа тэр зүйлийг чинь болохоор мэдрэмж гэж. Миний ойлгосноор бол. Тэгэхээр Тэгээд тэр өдөржингөө ингээд баяртай байвал mood. тийм байлаа. Скетч таа. Наадхан дээр чинь Одоо тэгвэл замаа ингээд нэг юм асууж байгаа. Одоо ингээд сөрөг юм сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. За сөрөгч гэж за яг жоохон юм одоо уур бухимдал ч юм уу үүсээд emotion үүсээд за ингээд мэдрэмж үүсээд тэр нэг юм mood болчлоо. Тэгвэл тэрийг ингээд яаж таслан зогсоох mood бол одоо ингээд хүн өдөржин биш хэдэн ч хоног үргэлжлэж ялна шүү дээ. Одоо ингээд яг одоо тухайн үедээ магадгүй сөрөг биш байгаа ч гэсэн тэр ингээд удаан хугацаагаар mood болоод явахаараа магадгүй ингээд тухайн одоо ингээд сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг яагаад сөргөөр нөлөөлч юм уу дэн? Илүү сөргөөр нөлөөлж удаан хугацаагаар одоо тэр хүн магадгүй удаан хугацаагаар одоо ингээд ууралсан байл ихэд тэр нь ингээд mood болоод удаан хугацаанд ингээд удаан хугацааны roaming гэдэг чинь тэр юм шүү. Энэ mood гэхээсээ илүү байн recall хийгээд тэр bad memory-га тэр муухай зүйл болсон тэр ой санамжаа байн өөргөө толгойд дуудаж авчираад дахин бодоод байхыг mood гэж нэрлэхгүй roaming гэж нэрлэдэг байгаа байхгүй. Recall хийгээд ой санамжаа ингээд дахин авчираад нөгөөтэй ингээд тулгаан дотроо дахин гүйлгээд replay хийгээд байгаагаа roaming гэж нэрлэнэ. Тэр нь болохоор mood бас биш болчих байгаа юм л та. Тэр нь яг ингээд тухайн нөгөө нэг emotion-ийн үүсэж байгаа үед одоо илэрхийлээд одоо ингэ чинь stimulus нь бол ингээд дуустсан л байгаа шүү дээ. Илэрхийлж гаргаж ингэж дуустгаагүй буюу ингээд за энэ бол ингээд болоод өнгөрлөө гэдэг тухайн одоо цаг хугацаанд нь ингээд орхихгүйгээр л тэр roaming ч гэсэн тийм шүү дээ. Ингээд иргэн санана гэдэг чинь тэр зүйлийг тухайн яг чи mood disorder-ийн талаар уншижсэн үү Баска? уншижсэн. Одоо ингээд depression гэж тэгэхэд одоо ингээд одоо шинж тэмдгүүд нь ингээд хоёр одоо depression буюу сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд нь 2 болон түүнээс дээш 2-7 хоног болон түүнээс дээш хугацаагаар ингээд үргэлжлэх юм бол одоо ингээд main depression disorder гэж нэрлэдэг ба штэ. За. Жишээлбэл юм. Гэтэ энэ болохоор яг илүү нөгөө нэг одоо юу л угаалгах юм байна л да. Одоо эмгэг
тал руугаа одоо юу гэх юм. Энийг ярих гэх юм бол тэрнээс өмнө одоо яг энэ шалтгаан гэж штэ. Одоо жишээ нь ингээд түрүүн Эндра их чинь хэлсэнчлэн би тэр муухай үйл явдлыг дахин бодоод дахин ингээд давтагдаад байгаа гэдэг байгаа штэ. Тэгээ би дахин бодоод одоо ингээд бодсон бодломоор хүртэл одоо нааг ингээд эмошн гаргана гэсэн үг. Одоо жишээ нь ингээл та. Интерактив хамтран. Би жишээ нь ингээд бүдрээд унчлаа. Тэгээл би тэрийг ингээд тэр өдөр чингөө ямар танийг юм бэ? Бүдрээд унтсан гэл. Тэгэл байх юм бол тэгэл өдөр чингөө л одоо юу гэх юм тэр нь магадгүй бүдэрч унсмаар нааг ингээд ууртай болохлаа заяа. Тэгэл тэрийгээ дахиж бодоод дахиж уурлаад байна гэсэн үг. Тэр нэг руминг гэдэг аа нуу. Эсвэл чи мүүдийг асууж ийн руминг гэдгийг асууж ийн үү? Харин одоо руминг дээр бол мүүдинг дээр болохоор тэхгүйгээр чи өдөржингөө л зүгэл ууртай байна. Шалтгаан тодорхойг. Гэсэн үг. Ялгааг нь гаргах чинь штэ. Энэ тайлбар руминг гэдгээ яг яадсан нэ. Би дараа нь өөрөө ойлгох мүүдээ тайлбарлая. За Би чараа би яг нөө definition-ыгаа өмнө яажсанаа гаргаж ирэх гээд хайж байна. Би чараа баахан гаргацсан ч олдгүй. Миний бодлоор болохоор би асуусан нь одоо ингээд emotional state буюу сэтгэл хөдлөл илэрч байгаа шүү дээ. Тэрийгээ яг тухайн үедээ ингээд илэрхийлж гаргаагүйсээ ингээд хадгалж байгаа ингээд mood болох уу гэж асууж байгаа байхгүй. Гэхдээ яг миний унснаар бол mood гэдэгт бол яг юм одоо энэ нөлөөллөө гэсэн юм тодорхой стимулус бол байхгүйгээр одоо тухайн сэтгэл хөдлөл гэдэг байгаа зүйл нь илүү юм нэг баг илрэлтэйгээр ингээ удаан хугацаанд одоо байх гэж бол унсан байхгүй. Асуусан асуулт нь болохоор зүгээр тухайн үеийн emotional state нь ингээд одоо үргэлжлэлээр агаад юу mood болох уу гэж байна. Би яаж үзсэн яг mood хэдэн цагаас хэдэн хоног үргэлжлэх болдог гинэ. Ихтэй ер нь бол 7 хоног хүртэл үргэлжлэх боломжтой гэдэг гэж mood. Тэгээд сэтгэл хөдлөлтөөс асуух уу? Тэгээд одоо ямар одоо зүйлээс болоод үүсэж байгаасаа бас хамаарч болдог. Тэгээд шалтгаан байхгүй ч гэсэн mood үргэлжлэх боломжтой гэдэг. Хангуугаар тухайн mood-д хүн байсаар байж болдог байна. Яачлаа. Хэдүүлээ ер нь бол үргэлжлүүлж арай жоохон нөгөө wrap up тал руугаа чиглэх үү. Хүмүүсийн царай мараа ингээд айгу унтахаараа анир ч бас жоохон идээ. Тэгвэл одоо шууд юунаас л хөө насаа одоо нэг жоохон ойлгосон юмнуудын талаар бол тодруулах зүйлүүдийн талаар байл асуугаад тэгээд тэрийг тайлбарлаад тэгээд дуусгацгаа. Одоо тэгтээ хэдүүлээ яг юу нэг хүмүүс дүүрч байгаа зөвлөгөө мөшгөө гэсэн дээр. Тэгэхээр тэр зөвлөгөөн дээр би бол тэгж оруулах гэдэг байгаа байхгүй юу? Хүмүүст хамгийн их хэрэгтэй зөвлөх нэг эмошно хэрвээ мэдмээр байх юм бол бодлоо зэгцлэх хэрэгтэй гэдэг зүйл гарч ирмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр сая түрүүний ингээ хэлсэнчлэн юу гэх юм бол ингээд бодол чинь өөрийгөө ингээд триггер хийгээд байгаа одоо нэг чиний эмошны чинь ингээд мэдрэмжийг чинь ингээд гаргаж ирээд байгаа зүйл байгаа байхгүй. Жишээ нь чи муухай зүйлийн талаар бодох юм бол тэр бүх муухай зүйлтэй холбоотой memory чинь ингээд холбоотойгоор ингээд нэг негатив эмошнуудыг чинь илэрхийлэх юм байна. Хэрэг чи баяртай юм бодох юм бол баяртай зүйлтэй чинь холбоотой memory-тэй чинь холбоотой positive одоо мэдрэмжүүдийг эмошнуудыг илэрхийлж болох нь. Тэгээд тэрийг удирдах байгаа удирдах чаддаг юм гэхгүй. Тэгэхээр эмошн удирдах хүс бол зүгээр тодорхойлж чадсан. Тэгэхээр ер нь бол нөгөө альва зүйлийн эргийг хардаг хүмүүс илүү ингээд сэтгэл хангалуун байдаг, арай эрүүл байдаг гэж чинь эндээ байгаа гэсэн үг.
Тиймээс одоо сөрөг зүйл санаад авахгүйгээр ингээд ямар нэгэн зүйлийн эергийг харахад тухайн хүний эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэнд зөв байх нэ гэдгийг хэлээл тусах. Тийм тэгээд тэрэн дээр Маргааш наад таны гоё дахиад юу одоо тэр эрэг сүрэг эргээр харах гэдэг дээр хэдүүлээ бас нөгөө юу ярьж болно шүү дээ. Юу ярьж болно шүү дээ. Бүр хэсгээд байдаг нөгөө яг шинжилгээнүүдээр нөгөө inflammatory pro-inflammatory гэдээс ингээд би нөгөө хэсгээд ярьжсэн шүү дээ. Тэр жишээ татаад тэр бүр ингээд яг экспериментээр батлагдсан. Тэгэхээр ингээд юмд эрэг хандаад хийжээвэл бидний эрүүл мэндэд айгуу сайн гэдэг багш өчтөр бас ярьжсэн шүү дээ. Тийм. Одоо яг сүүлтэн зөвлөгөө өгсөн шүү дээ. Чи ингээд л ах юм бол чи өөрөө тэр хүмүүсээс үхээд өөрөө үхээд яах гэж тэгдэм бэ гэд. Тэр нөгөө чинь бас нөгөө нь бас нөгөөт нь болохоор би яг тэр нөгөө эхлэлд ярьжсэн шүү дээ. Бид нар бүгдэндээ ингээд негатив юм хандлагууд байгаа. Жишээ нь ингээд хин нэг л ууралцсан заяа. Тэгээд тэр уурсандаа дараа нь харамсан. Тэр бол нөгөө хүн болгонд илэрдэг зүйл те. Гэхдээ би яагаад тэгэд ууралчваа гэхээс илүү acceptance байх хэрэгтэй. Тэ? Acceptance хийгээд тэр bad experience ингээд let it go хийгээд тэгээд дараагийн step дээр дараа нь ийм юм болвол гэд алдаанаасаа суралцаад гэд өөрийнхөө тэр уурныхаа ишүүг засах ч юм уу те. Тэгээд позитив гарч эхлэх ч юм уу. Тэгэх талаар нь явахгүй бол одоо хэдүүлээ зүгээр ингээд позитив бай гэдэг ч юм уу хүнөөс өөрийнхөө дотоод юмыг acceptance хийхгүйгээр зүгээр л эргүү юм шиг бүх юм дээр позитив ханд тэр чин батлаг байхгүй бас тийм байж болохгүй байхгүй тий. Тэгэхээр юм болгоны баланс байдаг болохоор хэдүүлээ тэр талаар нь илүү хөлцгөр. Acceptance scene гэдэг нь түрүү яг амрагийн хэлсэн шиг одоо ингээд acceptance scene гэдэг чинь тэр одоо сөрөг зүйлийн хүчийг нь илүү бууруулад нөгөө илүү юм сөрөг юм гэдэг юм одоо memory үсэх тэр илүү тийм хүчтэй сөрөг memory үсгийг илүү ингээд бууруулж байгаа гэсэн болж штэ. Тэр ингээд acceptance хийхээр тэр зүйл ингээд дахиад тохиолдсон ч одоо ингээд тэр сөрөг зүйлтэй холбож тэр нөгөө нэг гарч ирэх юм ер нь буурж байгаа юм биш гэхгүй гэж айл. Чимэнэхгүй. Миний бодлоо сэтгэл зүйн юунаас уншихад би нөгөө амар сэтгэл зүй санагдаж уншдаг байхгүй sorry амар хэрэггүй болоо хазаачих гэдэг юм да. Acceptance хийн гэдэг нь окей ийм юм болцсон байна гэдгийг өөрийнхөө дотор хүлээн зөвшөөрөх. Нэгсэндээ өөрийгөө уучлах байхгүй. Би ийм буруу алдаатай хитрхи эмоц гаргацсан байна. Энэ удаад би алдсан байна. Окей би өөрийгөө уучлаа гэд өөртөө амар compassionate байж чадхыгаа acceptance гэдэг. Тэгвэл болохоор окей ийм юм болцсон гэд өнгөрөөд тэр хүн өөрийнхөө дотор юм guilty ч юм уу өөрөө өөрлөгөө би буруу юм хийчлээ гэдэг мэдрэмж тэгээд хам болов тэр acceptance биш байхгүй юу? Энэ л өөрийгөө энэ дээр сэтгэл зүйчтэй ярих хэрэгтэй юм шиг. Тэгээ өөртөө амар юм хайртай өөрийгөө ингэж хүлээн зөвшөөрж өөртөө зүйлэн хандах хэрэгтэй юм шүү ам. Нөө инерч хайртай хайрлаарай гэдэг. Одоо ингээд энэ зэгс бас юм шиг. Ингээд одоо хүн одоо гадны хүний нөлөөтэйгээр за ингээд надад нэг юм тохиоллоо гэхэд би тэр хүнийг бас ингээд хүлээн зөвшөөрч яхан ингээ өөртөө хэрэгтэй өөрийгөө хайрлаж байгаа юм бол зөө. Одоо гэхдээ хүнийг хайрлаж эхлэж хүнд compassionate хандаж эхлэхээс өмнө бид нар өөртөө compassionate хандаж эхлэх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл чи одоо ингээд одоо жишээ нь ингээд нэг хүнд чи амар юм фото хандлаа. Одоо өөрийнхөө шавьд ч юм уу те. Одоо та нар ингээ мастрын оюутнууд байлаа, бакалаврын оюутнууд лаб дээр ирэхээр чи нэг ингүй яасан юм гэл амар фото хандлаа. Тэр бол чиний багшаасаа сурсан experience гэхгүй. Танаа багш чамайг заадаггүй суучраас чи ингээд leadership болохоор ингэдэм байх гэсэн experience-аар тэгж хандана. Тэнгүүд тэр хүнтэй хатуу хандж байгаагаасаа 1000 дахин илүү хатуугаар чи өөрийнхөө дотоод биетэй ярьж идэг. Тийм болохоор хамгийн түрүүнд бид нэр өөрийгөө хайрлаж, өөртөө compassionate байсан хараа бусдад яг тэгж хандаж эхэлдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж, өөртөө compassionate байж сурах нь илүү чухал. Тэгэхээр угаасаа чиний дотроос тэр байдал чинь бусад хүмүүслээ гарч эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд тавцлаад ингээд төсөөлийнхаа дүгнэлтийг ингээд хэлэх юм байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд emotion-ууд болохоор ингээд янз бүр байгаа. Тэгээд тэдгээр нь болохоор ингээд хүнд болохоор мэдрэмжийг үүсгэхэд оролцож байна. Development болоод. Тэгээд тэр үүсгэсэн мэдрэмжээс шалтгаалаад бид нэр юм positive болон negative одоо эерэг болон сөрөг гэсэн юм хоёр мэдрэмжтэй явж байна. За тэгэхээр
эерэг гэсэн мэдрэмж ингээ балансаа байж хатвал бид нарт бол ямар нэгэн аюул бол байхгүй. Гэтээ сөрөг мэдрэмж бид нар ингээ цуглаад тавал ямар нэгэн сэтгэл зүйн асуудлыг үүсгэж олно. Тэр сэтгэл зүйн асуудлаас шалтгаалаад мөн жишээ нь стресс гэдэг зүйл үүсснээс одоо ингээ тархиндх бета амилоид гэдэг зүйл хоримтлогддог байхгүй юу? Тэр бета амилоид гэдэг маань болохоор хүн болохоор одоо тэр нейроинфламмашн буюу өрөвсөл гэдэг зүйлийг үүсгэснээс болоод одоо жишээ нь тархины эсүүд маань үхнэ. Тэгэхээр тэрнээс гарсан юм өөрчлөлт гарна. Тэгэхээр хамгийн оновчтой хинчсэн энгийн одоо ингээд түрүүн хэлсэнчлэн ингээд эмошнуудаа зохицуулах ямар нэгэн аргууд гэх юм бол ингээд өөрийгөө эхлээд ойлгох хонь, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээд өөрийнхөө эерэг мэдрэмж өгөх тэр зүйлсүүдийг ингээд сайн судлах хэрэгтэй л гэсэн үг байна. Тэгэхээр яг үндэ чи ингээд өөр хүнийг буюу одоо ингээд хоёр дахь хүнийг ингээд бодоод тэрийг хайрлна гэдэг чинь болохоор яг үндэ чиний мэдрэмж биш, зүгээр чиний тэр хүнд өгөхийг хүссэн мэдрэмж байгаа гэдгийг ялах хэрэгтэй. Тэгэхээр өөртөө эерэг мэдрэмж өгнө гэх юм бол өөрийнхөө мэдрэмжийг дэвшлүүлэх нь шүү дээ. Нөгөө үнэ биш. Одоо Паскагийн хэлээд байгаа нь Амрагийн ярьж байгааг болохоор одоо сэтгэл зүйн үүднээс тайлбар. Би одоо сэтгэл зүйч юм байна. Тэрхээр нөгөө нэг аашлын сэтгэл зүйдээр тэгдэг байхгүй. Чи хичээсэн ч тэр хүний толгой дотор байгаа бодлыг чи өөрчилж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгтээ тэр хүнс чи ингээд дотор амар гилт мэдрэмж төрөөд тэр хүнд амар compassionate хандаад хэлээд тэр хүн самыг ойлгохгүй. Яасан ч ойлгохгүй. Тэгэхээр чи өөрөө дотоод ертөнцид л өөрийгөө л тайван байлгах хэрэгтэй. Эхлээд чи яг өөрийнхөө энэ дотоод хат юмсуудыг зохицуулчаар тэр хүн аяандаа чамд альтайхан байна уу, айгүй байна уу? That's none of your business there. Just focus on yourself. Өөр нэг ярих гэсэн юм мартчихсан. Sorry. Нэмэх болч. За тийм санаа байна. Санаа гинэ. Тайлбар байна. За тэгэхээр дуусах цаах өнөөдрийнхөө. Сайн нөгөө нэг амраг ярьж байгаа хоёр бодол маань ороод ирлээ. Тэр нь болохоор эмоцо таньж мэдэх тухай бас хэлэх зүйтэй юм болоо. Яагаад гэвэл яагаад чиний дотоод тэр эмоц үүсэж байгаа гэдгийг ойлгоод ирэхээр дараа нь чи яг яагаад үүсэж байгаа гэдгийг ойлгоод дараа нь тэр эмоц дахиад бий болоход чи тэрийг регуляшн хийгээд илүү амархан болно шүү дээ. Юм уу? Үгүй юу? Юу ч ядчих. Юм нэмэл тий. Эргээд одоо чи нөгөө нэг стимулус байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг юм хэлэх юм бол одоо нөгөө нэг юм одоо чиний эмошныг бол мэдрэмжийг өгч чад тэр стимулусыг яг хөө ингээд гаднаас ирж байгаа ямар нэг стимулусыг чи шийдэхгүй байж болох ч чи ямар ч чиглэл рүү явах нь бас шийдэж болно. Бодлоороо нөлөөлж болно гэдэг байгаа байхгүй. Жишээ нь тэр чихэр өгдөг жишээ шиг л. Тэгээ одоо манай үеийнхэн generation гэдэг. Одоо хариудад бол ингээд яг өөрт маань ямар одоо ингээд яалцгүй ингээд жоохон дэлгэцтэй ойр тусна. Чам нийгэм шиг үг гараад байгаа штэ манай ч. Тэгээд тиймэрхүү бидний үед бол жоох ажиглагддаг юм маань яг emotional зүгээр юм стандартын одоо хүмүүсийн гэдэг юм чинь би одоо ингэж ажиллах хэрэгтэй ч юм уу яг өөртөө яг ямар мэдрэмж төрөд байгаа мэдхгүй зүгээр л нийгмийн хэмжээг дагаад анкистэй байна гэж ойлгоод байдаг гэх юм уу. Жохон романтик маш юм байна. Тэрэн дээр болохоор одоо Eastern Western mentality өөр гэдэг гэдэг нөгөө хин хэсэгт ярьж ирсэн шүү дээ. Зүгээр ярьж захтаа. Тэрэн дээр амар том ялгаа нь юу гэдэг вэ гэхээр Western-уудын хамгийн их ингээд хичээдэг зүйл нь self happiness байхгүй юу? Яг хувийн аж аргалтай байхад төлөө хичээдэг. Тэгээд тэр self happiness гэдэг нь ингээд сонсоход ингээд чи аж аргалтай байхад болоо юм шиг хэрнээсээ тэр нь юу дагуулж идэг вэ гэхээр амар selfish байдал. Би аж аргалтай байж болоо гэдэг амар юм хуваа хичээсэн байдал үүсээд идэг. Тэр нь өөрөө цаашдаа hedonizm гэдэг юм философийн чиглэл үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээд би яг энэ Z generation-ийн анзаараад байгаа зүйл амар тийм байдал байгаад байдаг. Яг ингээд бас айгүй юм selfish
self concentrated байдал байгаад гэдэг санагддаг. Eastern хүмүүсийн хувьд болохоор яг нөгөө Zen философиос шалтгаалаад аж аргалтай байна гэхээсээ илүү peaceful calm байдлыг илүү үздэг. Яг нөгөө буддизм гэдэг дараагийнх нь яг өндөс суурин тийм штэ. Чи өөрөө дотоод мөн чанарын 50 амгалан байдлыг олох гэдэг байгаа штэ. Тэр хоёр амар ялган болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр Z generation-ны хувьд нөгөө илүү өөрөө дотоод хүнийг таньж мэдэх нь амар чухал юм шиг. Тэгэхээр дотоод хүнээ таньж мэдхээр чиний амьдралын value чинь happiness юм уу? Бусаа даах юм уу гэдэг яг өөрөө дотоод хүнийг олоод өөрийн дотоод амьдралын value-гаа олоод ирэхээр тэрийгээ дагуулад ингээд чиний ингээд core value амьдралын core value чинь тэрнээр үндэслэж гарах үүсэх хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ тэрэнд хүрэх хүн болгоны ингээд зам өөр. Миний хувьд болохоор би яг ингээд шашин дээр үндэслэдэг. Шашны хувьд яг юу зөв, юу буруу гэдгээс үндэслээд яг тэгэхээр зөв буруу гэдгийг тодорхойлсон юм. Тиймээс энэ ч бас амар философийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг миний толгойн дотор ингээд окей би нэг зөв гэж бодоод байдаг. Тэгэхээр нөгөө хүний хувьд чинь тийм зөв биш. Тэгээд аль нь зөв юм бэ гэдэг амар юм асуулт үүсээд байдаг учраас би тэрийг зүгээр ингээд маш олон 100 жилийн турш батлагдсан тэр бурхан тэр библ гэдэг юмд ингээд найдаад окей энэ дээр энэ зөв гэж байгаа. Тэгэхээр би зөв хүн байх нь яг зөв хүн байх нь зөв энэ биш зөв хүн байх нь яг гол core value юм байна. Тэгэхээр зөв хүн байна гэдэг нь ямар юмнаас цогц бүрдэж байгаа юм бэ гэдэг. Тэгээд тэрийгэ тойруулаад ингээд би хүн болох тэр ингээд өөрөө self development дээр анхаардаг гэсэн. Тэгэхээр яг нөгөө selfish байдлаасаа илүү яг core value гэдэг чинь амьдралын чинь яг ингээд core гэж тавьж байгаа байхгүй юу. Тэр тал руугаа яг ингээд зүгээр залуучуудаа зүгээр тэгж харуул юм selfish биш байдал одоо яг selfish байгаад хаа чинь бид нар хөвчихгүй байхгүй юу. Яг л урдах юм хийгээл би л болж ирэл гэдэг хөвчихгүй. Одоо бидний өнөөдөр хийж байгаа подкаст ч гэсэн яг үндэ selfish байдал биш байхгүй юу. Тийм үстэй бид нар өөрсдөө ингээд бусад цаг заваа зарцуулаад энд суугаад юм хийх гээд эн чинь ингээд бид нар өөрсдөө хөгжиж гин бусдаасаа суралцж гин бусдаа түгээж гин гээд эн чинь selfish байдал биш. Тэгэхээр яг ийм байдлаараа бас ингээд өөрсдөө хөгжүүлээд ингэж явбал зүгээр хаа амар хувийн атаас өгчлөө sorry. Ой гой зөвлөх байлаа. Өстой гоё 30 нүүх зөвлөлээ. 30-наас ирэхээр л одоо ажигдаг бах та. Зарим шиг наа. За тэгэхээр өнөөдөр ингээд подкаст маань ингээд угаар дуусч байна. Тэгээ дараагийн Баяртай. Баярлалаа.